тэр киноныг ер нь үзэж байгаа хүмүүс бол би нэг ч удаа их нэртэй хоолохгүй шүү. Гурлаа ингэ сууж байгаа гэсэн зөвлөг байгаа шүү дээ. Бас хүмүүсний мессеж өгөх те. Над руу ирж байгаа чатнуудын бараг 190%. Дандаа эмгэгтэйчүүд байгаа зөө. Эмгэгтэй хүмүүс. Тий. Яг хөө ирчүүдээс байгаа зөө. Нөгөө алан талан зодно гэдэг нь бол ирчүүд байгаа шүү дээ. Бүжигийн хувьд юм байхгүй юу? Би өг нь гоё амьдрах хэрэгтэй байсан. Эднэр буруутай гэж бусдыг буруутгаад бүжиг ингэ шууд цогтчихж байгаа. Өөр одоо ингээд нөгөө энэ киноноос хохирогчийн сэтгэл зүйг нь одоо бүрэн илэрхийлээд байгаа нөгөө сценүүд гэж байгаа шүү дээ. Бүжигийн хувьд анханасаа л хохирогч сэтгэл зүй. Хохирогч сэтгэл зүйн тарангуйлагч нь бүжигийн өөрийнх нь дотор нь байдаг. Сайн бацхан үзэгчтэй Psycho Secret Source подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн подкасттай бид жүжигчин Эрдэнэ Билэг буюу комедиан Бэгийг урьж оролцуулж байна. Мөн манай психосомат хэмжимч Жайна хамт өргөдөн оролцож байна. За тэгэхээр манай зочдыг үздэг үзэж байгаа үзэгчд маань бас юу ярих ч болов гадарсан байх гэж бодож байна. Надад ирээгүй хайр киноны жүжигчин Бэг ягаа. За энэ кинонд одоо нөгөө гадуур яригдаад байгаа шүү дээ. Жүжигчин Баатаргүй ахын дараах архичны төрийг тултал гаргасан. Бүр бодтой юм шигээр өөрөө яг чинээс архич юм шигээр тултал энэ төрийг гаргасан гэд. Тэгэхээр энэ яг зүгээр айгу хэцүү юм байл л дээ. Энэ чинь энэ дүрийг хамгийн амархан юм шиг санагддаг байх. Эсвэл бол нөгөө за үнэхээр гэдэг юм нөгөө сохтуунууд мэдвч юм сохтуу яриа мэрэг яг уугаад гарах чи гэхэлэр нөгөө текст мекстэй хийж чадах бол лафта болоод эхэлдэг. Тэнгүүтэй өөрөө яг тэр дөрлөгөө орохын тулд их яг мондож үжигчд бол тэгэл орхон болж байгаа байх. Би бол тэгэл нилээн удаан бодно сэтгэндээ нэрээ эрүүл оюун ухаанаас сохтууны дүр гаргав. Тэгээ сохтууны дүр дээр чинь тэнгүүч нөгөө эргэн тойронд байсан төдийгөөс өдий хүртэл бүх зүйл дээр байсан бүх харигчтай бодно. Тэ. Манай бодомдуудыг хэрэгчин чи яадаг үлээ тэ. Нэг өсөндөө тэгэл одоо энэ тэдний автобусны буудлын дээр тарахтай яадаг үлээ. Автобус дотроос орж ирээд ингээд нэг мөнгөтөр нэгдэг нөхөр чи яадаг үлээ гэдэг ингээд бүх зүйлээ бодож удаж байгаа. Тэгэл тэдний нэг цогц шийдэл болгож гаргах гэж хичээсэн. Тэгээд зөвхөн аригчин байгаад эргэн тойрных нь амьдрал нь одоо гоё байсан бол гэх юм уу тэ. Янз бүрийн хэрэгчтэй байгаа шүү дээ. Амар гоё гэрт амьдэрдэг те их тэрний ажил хийдэг өөрт нь ажил хийдэг шаардлага байхгүй. Эсвэл угаасаа нөгөө удам судраас юм хөрөнгөтэй ч үт юм уу те тийм их хэрэгчтэй байгаа. Эсвэл зүгээр нэг юм удамд хэдий лапарат явуулж гисэн нэг цэвэрхэн хувцастай хэрэгчтэй дээ шүү дээ. Тэг хэрэгчтэй байдаг шүү дээ. Янз бүр байдаг те. Тэнгүүч яг нөгөө миний хэрэгчний дүрийн яаж хат эргэн тойронд өргөнж байгаа үйл явдал нь өөрөө амар бас тийм дарк юм гээд шороорон гарч ирээд хүүхд мөхөд ажиж ажил бол ингээл хаягдж өрөөдөл өөрдөл мөрдөл явж байгаа юм ихтэй найзууд нөхөр нь болж орж ирж байгаа тэр сэтгэл зүйн тийш бол айгуу тийм хэцүү. Тэгэхээр ерөөхдөө бол надад төрсөн юм нэрээс би одоо энэ тал дээр яг одоо манай сэтгэл зүйчтэй би бол мэдхгүй нэрээс яг архичин болоод бүр яг 100% донтоод за архичин гэж ерөнхийдөө бол хар тамхи мэмхэд ч юм уу тийм эсвэл нөгөө ямар нэг юм ингээд дондцсон хүн байдаг шүү дээ тийм. Тэр бол одоо ингээд эргэн тойрондоо байгаа хэнийгч одоо ямарч хайрлахгүй нэгээс нь тэр юус тийм чухал биш. Зүгээр л нэг юм би 5 давхар руу гарахын тулд за лифт хэрэгтэй бол лифт те шат хэрэгтэй бол надад шат хэрэгтэй байдаг шүү дээ ашиглах зүйл байхгүй юу. Яг нэг тийм загас барихын тулд уурах хэрэгтэй гэдэг шиг ердөөсөл бүжин бол одоо миний дүрийн хувьд зүгээр л хэрэглүүр. Ямарч хайр тийм ямарч тийм хүнийг инрэх сэтгэлтэй өглөө ингээд ороод ирж байна ууцсан байна уу шаардсан байна. За нэг шүл хийгээд өгöd ч үт юм уу тийм. Тэр киноныг ер нь үзэж байгаа хүмүүс бол би нэг ч удаа их нэртэй хоолохгүй байгаа шүү. Тийм хийж өгөхгүй. Тийм өгөхгүй байгаа шүү. Тэгсэн мөртлөө би чиний хайжууд ирэхлээд ингээд насан туршдаа юм хэлтэй төхөө гэж. Тэгэхээр яг нөгөө нэг юм хүнийг хайрлахгүй байх тийм сэтгэл зүгнийг хэдхэн хоногийн дотор суулгах, зөвхөн ашиглах, хатам ээжийг нь ч гэсэн дуудаж авчираад мөнгө авчих тийм. Тэнгүүд охиныг нь хүртэл ингээд дуудаад өөрийнх нь зориг биелсэн аваад ирсэн байгаа мөртлөө одоо өөрийнхөө дахиад нэг өсөж байгаа зүйл нь болгоод нэг юм
бэлгийн чиг хандлага хангаж галж гэдэг юм. Нэг юм дандаа нэг өөртөө хэрэгтэй байгаа зүйлийг өрөөл бусдаас авдаг. Тэгс мөртлөө өөр юу ч өгдөг үү? Гэхдээ өгдөг юм шиг жүжиглдэг. Ер нь өгдөг юм шиг хүмүүс харагддаг, ханддаг гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү нэг юм миний л ойлгож байгаагүйгээр тийм нэг сонин үнцэг гарч ирсэн. Тэгээд тэр дээр одоо яаж жүжиглсэн болоод хүмүүст одоо ингэж амар хүрээд байгаа юм бэ? Би бол яг нэг дүрээл гаргахыг хичээсэн. Сэтгэл зүйн энэ бас жоохон гимтсэн байж магадгүй. Тэрнээс одоо нэг дараа нь киноны дараа одоо хүмүүсийн ирж байгаа сөрөг сэтгэлч гэдэг юм дээ. Тэрхүү юмдаа тэр нь имзэглэхгүй байна. Имзэглэхгүй. Айгуу. Яа энэ кинон дээр би одоо би зүгээр танаас урдаад нэг юм асууж байна. За. Яг энэ кинон дээр миний дэрэг үзсэн үү өөрөө? Үзсэн. Үзсэн үү? За тэгвэл хоёулаа шүү дээ. Хоёулаа энэ хүнээс яг миний дэрийн тухай сонсъё төхөх. Одоо ингээд таны дүр гэхээр бүр одоо архины бүрэн хамааралд орчихсон өөрийн гэсэн нөгөө ухамсар, логик, оюун ухаан байхгүй, амьдралын ямар ч тийм зорилго, тийм маргааш гэсэн амьдрал байхгүй юу. Харагдаж өнөөдөр өөрөө нөгөө архиа угаал ерөөсөө нөгөө амьдралын хамгийн доод цэг гэж хэлдэг шүү дээ. Ер нь тийм л төвшний хүний дүрийг гаргаж ирсэн байна л да. Тэгэхээр ер нь бол архины бүрэн хамааралтай ийм хүний дүрийг айгүй ингээд төгс ингээ гаргасан. Одоо ингээ тэр мөнгийг нэгж байгаа байдал архийг ингээд архи руугаа гүйж яхад айгүй нөгөө баярлах сэтгэл хөдлөл бас гаргаж байгаа байхгүй өөрийнхөө нөгөө хүсэж байгаа зүйл нь ерөөсөө тэр архийг л уух те. Тэгэхээр энэ үний нөгөө сэтгэл зүй дээр нэрсэл архи номер 1 болцсон байгаа байхгүй юу. Тий бүрэн хамааралд автагдсан хүн. Тэгэхээр одоо нийгэм дээр иймэрхүү давхаргын хүмүүс ирнэ бол маш хэцүү шүү дээ. Ер нь бол тийм байгаа бүрэн одоо ингээд хамааралд ингээд автцсан сэтгэл зүйн хайг ямар ч хөв хүн би гэдэг хувийн орон зай, миний хүсэл, миний мөрөөдөл ерөөсөө тархитлага тийм байхгүй шүү дээ. Тий. Нөгөө аав ээж ахнаар махнаар саяд хэлдэж шүү дээ. Ерөөд бол нэг өөрөө гисэн тарихгүй юм шиг чи тий. Одоо тэрийг өгөх юм бол дагаад өгөх юм уу гэдэг шиг л одоо тэгээд угаасаа манай нэрлэгчдад хэлсэн байхгүй нөгөө ямар нэг эсцэн чинь ингэ зоригтой шүү дээ. Тэр зураг авч яхад те гуруулаа ингэ сууж байгаа гэсэн зориг байгаа шүү дээ. Хүмүүсийн мессеж өгөх те. Нөгөө тэр миний тэр дүрийн зориг бол одоо тэр эсцэн дуусахад би ядаж ээж аваа хайрч юм мэдүүлээд өөрийнхөө үнцнийг ч юм уу ойлгуулад ингээд нэг юм дуусч болох эсцэн байх байтал намайг орж байгаа бүх эсцэн тэр юусэн манай нэрлэгчд хөлийг нэрлэгчд жаак яах. Чиний зорилгоо зүйл ярих. Чи нана эхэлж байгаа текстийн зохилын дагуу яаж ч явсан байсан гэсэн чи архины төлөө л энийг гэж байгаа. Тийм учраас юусэн чи дунд нь наад охиноо хайрлж инрээд байх юм байхгүй. Наад нэг эмэгтэйгээ ингээд шүд амн унтсан байна яанаас тэ хөөрхөд гэж бодох юм. Тэрөөсөө тийм сэтгэхгүй байх ёсгүй. Ягаад гэвэл өсө чи яг нэг хэлж байгаагаар би нөгөө бас нэг пост бичсэн л дээ. Лапа. Чи бол зүгээрс бүр архичны доод хязгаар. Чи бол лапагийн лапа. Чи бол архич юм биш. Одоо нэг цэвэрхэн явж байгаа архичд үүдэн шүү дээ. Ажлаа гэл ингээл явал би ч одоо баг тийм архичн дээр байгаа шүү дээ. Энэ одоо биний статус чинь нэг шүү дээ. Бигээ хуудаг гэх юм тийм дуудаг гэсэн. Тэнгүүд би одоо баг цэвэрхэн дээр оршод байгаа байхгүй. Тэнгүүд чи бол тийм биш. Хүнийг хайрлах нинжин сэтгэл мэтгэл юу ч байхгүй. Энэ бол зүгээр чиний тархин дотор өрнөж байгаа бүх процесс архитай холбоотой байдаг. Яаж тасартлаа авах уу? Тасарч уусныхаа маргааш нь яаж дахиад архих вэ? Дахиад яаж архих болохгүй л. Яаж болохгүй? Ерөөсөө тийм л бодолтой хүн чи ерөөсөө тэгээд тэр дунд нь болонгууд яг нэг амьдралтай бүр ингээд уунж бүдрээд ингээд явж байгаа нэг эмэгтэй хүн таарсан. Тэрнийг ашиглах гэдэг. Тэрийг ашиглах гэж синхруулээд хажууд нь байсан ердөөсөл миний дөрөвний тийм л. Тэгэл лапа эргчин гарах гэж айгүй хэцүү яг нэг юм юу юм бэлээ. Хүч зүйл рүү ингээд хямартын бэлээ шүү дээ ингээд. Өндөр дээр өөрийнхөө эсцэн тоглосон ч нэг юм навшин амьдрал байгаа тий. Тэгээд яг өөрийнхөө эсцэнийг хүлээгээ байж ах төрөлтийн дэс нэг навшин амьдрал явах. Яг тэр нэг зураг авалтанд байх бүх хугацаанд нэг л дандаа л юм навшин юмнууд болол тий. Тэгээд л эргэн тойронд байгаа хүмүүсийн одоо нэг юм хандлах юм уу за энийг яаж цааруулах энийг яаж юм болох юм навшин нэг юм байгаа хүрээлж байгаа одоо орчин маань зураг авалтын маань бүх хугацааг нэг тийм яг нэг хэцүү гэдэг амьдралын доод яаж л хүний гэдэг бүр
игүүгэр ч юм уу ингээд мухаар биш юм а гэхдээ амьдралын явцад ингээд новшуулсан шүү гэдгийг харуулах гэж бүгдийнх нь тарих ажиллангууд яг нөгөө хүмүүс сэтгэл зүйн юм бол яг тийм болчихсон юм байна. Тэрийг даагаад ингээд яг тэр одоо хямарсан амьдрал байдаг гэдгийг харуулах чинь өөрөө нэг талаас ингээд нийгмийн бас тий ингээд хамгийн дооцыг ийм зэг тий одоо ингээд хүнд ингээд сэтгэлд нь айгүй ингээд одоо сэжигтэй тийм ингээд бүр хүнд дарк тийм яг бүр ингээд айгүй төрүүлэхээр хаяатаггүй баг ингээд найруулагч мэйлэгчсэн баг хаяат ингээд асуумар санагдаггүй яг нэр яг ингэж болох юм юмс арай биш үү үгүй та нар ингээд яваад ирсэн ингээд зэнжин сумаа ингээд хар тэ доош ингээд тэгж байгаа энэ бүх процессын дээр одоо бол наац гэдээр чи ирэхэд ямар ч асуудал байхгүй хэрвээ дээр 10 дугаар ингээд ч юм уу 9 дугаар ингээд ч юм уу тэ шууд энэ үнцгийг харуулсан болвол энэ бол болохгүй зүйл байсан бохгүй. Тэгэнгүүт энэ чинь гээд явсаар байгаа нөгөө нэг яг ингээд яг араасаа гэж угсагдаж явсаар байгаа. Одоо бол яг энийг харуулхад бол зүгээрээ. Баг багаар зэсийн ингээд хуулгасан байгаа юм шүү. Тэгээ хусаар байгаа те. Тэгээ гаргаад ирсэн байхгүй. Бодит мөн чанар нь тэр архичин хүний яг нөгөө нэг бодит мөн чанарын гараад ирсэн юм байна. Ерөнхийдөө бол юу юм бэл. Яг ч нэг талаар нэг юм имэнэлтэй байгаа зүйл нь юу гэхээр одоо манай аав бол уудгүй л те. Тэр манай ах ч угаасаа бас нэг биеийн эрүүл мэндийн асуудлаас болоод ч юм уу зүрх муутай. Өөрөөр хэлбэл ганцхан баяр хөслийн үеэр л нэг жоохон болоодаг тий. Тэрс ерөөд бол бас ууддаг. Тэнгүүд би нэг юм хурцтай зүйл ажилласан юм гэхлээр би яагаад мэдээд юм бэ? Гингүүд за би бол одоо ингэ нөгөө ивент хөтлөөд ч юм уу тий. Энд тэнд одоо нөгөө олон миний хийдэг ажил чинь танаа тийм уудаг ажил байгаа байхгүй. Ерөнхийдөө хүмүүс уулаад гэх юм уу те тэр ивэдийн хөдөлдөг. Тэгээ баяр ёслолтой нөцөлдөг, шинжилгээр нөцөлдөг те. Тэнгүүд одоо комитет төрөж гисэн ингээд бас хүмүүс дотор дандаа л нэг юм алкогольны чанартай ингээд газруудад ингэж ажиллаж явж байгаа гэсэн үг тийм ойрхон байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэр чинь болгоод одоо үсэр нэг миний 7-8 жилийн өмнөх л асуудал байгаа байхгүй. Тэгээ 7-8 жилийн өмнөөс комитет болоод жүжигчнэр бүр ингээд яваад ингээд эхэлчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд миний ингээд яг юм сөөр хүмүүжил ингээд сөөр тархин доторх бодол бүр яг тийм лапаг харигчдыг мэдээд байгаа. Тэгдэг. Тэ нэгээс нь тэгээд тийм учраас нэг миний ингэж нэг дүрийг гаргахад амар юм ойрхон байсан гэх юм уу. Ах хоёр маань болох дээр тэгж уудгүй мөртлөө би яагаад мэдээд байна гэхлээр миний өссөн орчин яг тийм байсан. Яг тийм байсан. Өснөөсөө гараад нэг ах нар бичдэг тий. Би ч бүр динжин юм гахаа байна гэсэн. Доор дээргүй тийм яригч яах нь ихнэрээ яаж зодож нүддэг ихнэртэй яаж судлаа пилтгамдаг цагдаа дуудсан байхад нь яаж тэр аргалах уу айл амтны л өгөөж одоо нохоо шугууных нь үүрлээ орж ивтэд хүртэл ингэж нэг амиа аргацаж гарч мардгүй тэгээд тиймэрхүү бүх зүйл нь над тэгээд мэдээлэл байгаа. Тэнгүүд бидний үеийнхэн нэгэсэндээ Улаанбаатар хотын 70 үнгэр орол гэдэг шиг тий. Юу нэг их нь яг тийм орчин харж одоо хүмүүжиж өссөн байгаа. Тий. Тэнгүүд арх гэдэг зүйлийн хамааралтай болдог шалтгаан нь юу гэхээр усаар угаал нэг өдөр угаал 1000 өдөр шараад ялна гэдэг шиг тий. Тэгэж явж байгаад хэрвээ архины хамааралтай болчих юм бол яг нөгөө нэг харж өссөн орчныхоо характерыг их нэртэй эргэн тойронд байгаа хүмүүстэй гаргадаг. Толд яг зүгээр тэрийг зүгээр өөрөө хүссэн үсгүй гаргадаг юм шиг. Тэгээд тийм байсан болохоор яг нөгөө найсан тэр нэг дүрээ ингэж бодохдоо одоо үргэлж хэлгэж утсан нэг тийм манай Динжимийн одоо ч гэсэн тэндээ байгаа л да. Шивэшин манай ээж хүрээ энэ дээр байд. Тэгээд тэрний доор амьдэрдэг байсан нэг ах хоёр гэсэн. Яг тэр хүнийг л би ер нь баг хуулсан гэсэн. Ихнэртэй юу ч авч өгдөг. Гэсэн мөртлөө өөрөө цайны хоёр үстэй. За тэр хоёртой бүр өөрөө хүүхдэж хүрэгдэг. Яг тэгвэл гарч хүнд пялдганаж мөнгө төгрөг олох болох тэр хувцас өмсч гардаг заяа. Тэгээд ихнэрээ өстө хоруудаараа хамгийн эндэн гэж ярьдаг. Ихнэр нь түгхий ажилтдаг. Өглөө гарна. Тэгээд өглөө гарахт нь одоо гаргаж өгч өнгөтэй буцаагаад орой ирэхэд нь мэдээж гэртээ өөрөө уусан сохтууд үздэг тий. Тэнгүүтээ өдөр өөрт нэг архины мөнгө төгрөг ингээд байхгүй болонгууд ажил дээр нөгөө ихнэрт нь өвлийн хүлдэн тэр чин гадаа зам шүрдээ зогсож байгаа хүн шүү дээ тий. Тэнгүүд халуун цай бариад очих биш. Яг ийм саунд хийцээ. Одоо энэ бол ихтэй цэвэр ус шүү. Яг ийм саунд хийцээ арх барьж очиод дотроо хаалаа гэж. Тэгээд ихнэр уулгачдаг. Тэнгүүд нөгөө ихнэр нь уугаад тэгээд олсон хэдэн дөрөөр ахад архитай л ирдэг.
хүүхдийн баяраар 6 сарын 1-нд гэрлүүгөө баяраа тэмдэглэнэ гэдэг ингээд авдар пейперс явж байгаа. Хүүхдийн баяраар. Тийм хүүхдүүд юу ч байгаа. Тэрийг бид нар хажуугаар нусаад зүржин үрж явахдаа бүр хардаг байсан. Тэгээ яг тийм хүмүүсийн нэг юм дүр зураг тийм хүмүүсийн ингээд гаргадаг байсан зүйл нь би одоо тэр чинь баг худалчинд 20 жилийн өмнөх асуудал шүү дээ тийм. Би ч одоо айгу хайр инэрлэхгүй архичны дүрийг тэндээс харсан. Тэнгүүд тэр одоо баг 20 жилийн өмнөх үйл явдал миний тэрхэнд яагаад юм тод байгаад. Би тэр хүнийг яагаад ингэ санаад байгаа. Тий. Тэнгүүд яг тухайн үед надад тэгж муухай чигшмэр санагдсан байна. Яг тэгвэл хүүхдүүд нь нээсэн шүү дээ. Бид тэр одоо хамт хөлбөмбөг сакс тоглоод байж байгаа. Тэгэхэд аав тийм байна. Ээж нь тийм байна гэдэг бүх үйл явдлыг бид тэр нүдэрээ харж байгаа. Хоёрдугаар болонгууд миний найз болсон одоо тэр хүний хүүхдэндээ надад ярьж байгаа. Аав гэдэг. Яг өөрөө ээжтэй хэрэлддэг содолддог. Тэ. Тэгэл одоо нэг юм гэр бүл ямар ч юм бүрэн бүтээн байхгүй шүү дээ тийм ч. Тэгэл яг тиймэрхүү зүйлийг ингээд яг нөгөө хүүхд байхдаа л юм сэтгхүү тархиндаа ингээд суулгачихлаэр мартагддаг юм шиг. Тийм мартагдахгүй. Одоо энэ тал дээр угаасаа сэтгэл зүйч хүмүүс сайн мэдж байгаа шүү дээ. Хүн чинь нөгөө юм трама билүү нэг юм авчихлаарэ ингээд яг тиймэрхүү үйл явдал нь амьдрал дээр ингээд олон татагдаж ингээд тохиолдох үе байдаг юм байл л дээ. Яг тэр үеэс ингээд чөчдөг айдаг тийм. Яг тиймэрхүү болцдог гэх юм уу. Тэгвэл би одоо яг энэ дүр тоглосныхаа дараа одоо 1000 руу ингээд очивол яг тэр гудамаараа ингээд дэше машин тоогсож байгаа. Тэгэхээр ямар санагч? Тэгэхэд нэг юм айгүй хэцүү. Тэгээд яг нөгөө бодолч ингэ байгаад байгаа шүү дээ тийм. Тэнгүүд одоо би нэг бодол нэг надад нэг чулуун шийдэж байна гэдэг тийм. Гэхдээ тэр шийдэж байгаа нөхдүүд өөрсдөө сохтоо байхгүй тийм. Тэгээд чимөөстэй эмхтэй хүнд ир бэрэ гаргад юм байла. Одоо надтай үзчихгүй юм нэг л сохтоо ингэ дайрал гэсэн чулуун авч идэл. Тэнгүүд яг иймэрхүү үе дээр нэг талаараа тийм бахархмаар ч юм шиг гоё дүрээ гаргацсан юм шиг дээ заа. Тэгэхээр тэнэгүүд инэмшигтлэн дүрээ гаргасан. Яг итгэл аваа ийцэн байна да гэж бахарх нэг бодол төрнө. Дээрээс бас нэг гомдох нэг бодол төрт юм бил. Хүн л юм чинь тэгээд хүн надад онцгой мэдрэмж төрүүлвэл надад сайхан мэдээж байхгүй шүү дээ. Яг дүрээ гаргацсан гэж байгаа ч гэсэн. Яг бодит амьдрал энэ хүний бодит амьдрал нь биш шүү дээ. Тийм шүү дээ. Энд чинь ажил ахгүй. Яг тэр одоо найруулагчийн хэлснээрээ яг тэр дүрийг одоо хавьяасаа гаргаж хийж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр тэрэнд нь одоо хүмүүс ингэ итгэж байгаа байхгүй юу тий. Яг тэгээ одоо энэ нэг ийм юм шүү. Ингээд ийм архичны дүрийг ингээд энэ хүн гаргасан. Энд чинь бодит амьдрал биш шүү дээ. Зүгээр л кино. Кино үзчих кинондоо итгээд хин нэгэн хүнийг үзэн ядаад хейт хийгээд чулуу аваад шидэж байгаа тэрх болсууд бас өөрөөсөө айгу тийм сэтгэл зүйн хэвэн биш яваад байгаа байхгүй. Яад энийг ярьж ин гэхээр одоо манай нөгөө нийгэмд чинь ингээд сошиал юу ч гэж сэвгцэн тэрэн дээр итгэл хүмүүсээ шууд одоо нэг үгээрээ бол алдаг штеп комментар тий хүнийг бөөнөрөө бүүлээдээ тий тэгэхээр чинь энэ коммент кинонд итгэж байгаа хүмүүс тий одоо өнөөдөр миний талаар ингээд одоо AI амар хөгжсөн байна тий AI амар хөгжсөн хүний толгойг одоо хүний биетэй нийлүүлээд тий ямар нэгэн байдлаар нэг шал хиймэл одоо дүр гаргангуудаа энэ хүн ингэччээ гэл тэгэхэд манайхан бараг л итгэхэд тэр хүнийг бараг гудамжинд яаж ч магадгүй бэлэн байдалтай нөгөө альва мэдээлэлд нэг шүүлтүр байхгүй хандаад байгаа юм шиг. Тий, тэгээд дээрээс нь бас нөгөө нэг яг нэвтрүүлэг эхлэхээс өмнө нэг хэд өгсөлсөн шүү дээ. Тэгэхээр болонгууд одоо сэтгэл зүйч юм хэлсэн зүйл байгаа байхгүй. Нөгөөс нь тэр хүмүүс яг тэгэж бодитоор юм шиг хүлээж аваад тэрэн дээрээ стресс чина гэдэг бол нэгээс нь өөрсдийнх нь амьдралыг нэг тиймэрхүү кейс байгаад байгаа. Тий. Тэнгүүд тэрэн дээр бүр ингээд ялангуяа над руу ирж байгаа чатнуудын бараг 190% дандаа эмгэгтэйчүүд байгаа зав. Эмгэгтэй хүмүүс. Тий. Яг хөө ирчүүд бас байгаа зав. Нөгөө алан талан зодно гэдэг нь бол ирчүүд байгаа шүү дээ. Тэгтээ тэд нар ч нөгөө нэг бас уулгамсаа зурагтай мөхлөр үгүй. Бас нэг бүр царай барайд гарцсан те нэг юм за нэг 40 гарч явж байгаа ахнар байгаа байхгүй юу? Ер нь бол те залуучууд бол ерөнхийдөө бол заастаа харахаар л дургуй үрээдхийн тэгтээ гойж үзсэн байх шүү баярлалаа шүү гэж гівчиж байгаа болохоос ахнар болонгоо заастаа күлгэм таарс газар чинь тархиж байгаа зөвхөн яана алын шүү мал шүү. Ингээл те чим өөр охинтой гэж охтой бас ингэж дандаа оролт юм биш үстэй гэж хаашаа нэг тиймэрхүү юмнууд бол байгаа. За эгчнэр бол зүгээр над руу шууд улаан гомдолч та битүү. Юу гэж чүү. Би чамаа өстө бараг 6 жил комедигч үзэж хайрлаж нанд гэж мундаг залуу гэж бодож явсны эцэс дээр чи юм уу ийм бузын өгч байх гэж байна. Ой би их ч наа чи гэдэг дүртэйгээ тоглосон шүү дээ. Энэ би хүмүүс. Би
хүн биш те. Өөрийнхөө сэтгэлийн шарах, өөрийнхөө одоо өмнө нь сэтгэл нь яг тэрэндээ төстөө магадгүй архи уусан, магадгүй бага насны аав ээжийн харилцааг харж исэн ч юм уу тий. Ямарваа нэг эрэгтэй хүнээс тийм одоо сэтгэлээр унах ч юм уу, гомдох ийм мэдрэмжүүд ер нь бол чи нэг хүүхэд насны юмыг мартдаггүй юм бэ гэсэн шүү дээ. Энэ чинь ингээд алт ухамсарт ингээд үлдээд идэг аахгүй. Ер нь бол сэтгэлээрээ одоо ингээд бидний сэтгэл дотроо алт ухамсарт байдаг. Тэгэнгүүтээ эргэн тойронд болж байгаа процесс төр ингээд зарим хүмүүс өөр ингэхгүй ингээд уурлал гомдоол тий. Кинон дээр ингээд зарим нь ингээд уйлаал нь штэ. Энэ бол тухайн хүний өөрийнх нь байгаа юмыг төстөө мэдрээд байгаа болохоор сэтгэл нь ингээд өөрийн амьдрал дээр нь тохиолдсон зүйл одоо ингээд хаалттай шарах нь ингээд нэгдэж байгаа юм шиг ингээ уурлаа тэр одоо бэгийг үзэн ядаад бүр те жинхнээсээ юм шиг ийм сэтгэл хөдлөлд автчихж байгаа байхгүй. Тэгэхээр тухайн хүмүүсийн өөрсдийн сэтгэлийн триггер хөдлөдөг гэсэн үг байхгүй. Ямарваа нэгэн байдлаар сэтгэл зүйн асуудал гэж үзэхгүй нэг бол триггердэг одоо ингэ сэтрэл явагдаад байгаа гэсэн үг. Өмнөх амьдрал дээр авсан, харсан, болсон явдал одоо ингээд тархины нөгөө мемори чинь даалд ухамсар гэдэг шиг тийм одоо ингээд сэтрээд байгаа гэсэн үг. Тохио ирж байгаа гэсэн үг тийм. Тэгээд тийм мэдрэмжийн сэтрээгээд байгаа юм шиг. Мэдрэмжийн сэтрээгээд байгаа байхгүй. Өнгөрсөн амьдралд мэдэрчээсэн мэдрэмжийг киноноос толдон харж байна. Одоо ингээд зарим нь бүжинг аягүй их өрөвдөд байна. Тэ. Зарим нь л тэнэг гэж бодож байгаа. Ингээд тэнэг гэж бодож байгаа. Ингээд зовоод амьдраад байдаг. Өөрийнхоороо л нөгөө байгаа юмараа л ингээд мэдрээд тусгаж авч байгаа байхгүй. Тийм бас нөгөө нэг бүжингийн дүр дээр гэх юм бол би бол нөгөө нэг хизээ хаанаас яаж гарч ирсэн бид итгэхгүйгийн хөдөлтийг бөө хаалган голоод эхэлчихэж байгаа шүү дээ тийм. Зөвхөн нөгөө бүжингийн амьдрал тийм ерөөлдөө орсныг яг тэндээс хүмүүс мэдж байгаа байхгүй. Бүү яаж ч юм бол энэ ч одоо ингээ бас нэг цохилт өгж шүү дээ. Тэнгүү чинь бүжингийн яг амьдралынх нь ингээд одоо зураг авалт тийм бүх хугацаанд гаргасан зүйл нь болохоор би зүгээр хувьдаа л гэж бодож байгаа. Олон ч юм дээр хэллээ. Тэгээд ерөөхдөө бол нөгөө хүн сэтгэлээр шамрах юм бол доошоо хязгааргүй шүү. Тэгээд ямарваа нэгэн зүйлдээ шууд тулаад зогсоогоод өөртөө ярилцах ч үгүй юм за мэдхгүй ядагч байсан сэтгэл зүйн ингээд тогтвортой байлгахгүй тий. Бүх зүйл ерөөсөө л цаасаа би юм чинь эсвэл тэгээд тэр надаас салж яваагүйсэн бол би нэрээ гоё амьдэрж байгаа дөө тий. Тэр нөгөө хамгийн сүүлд итгэхэд нэг лөгөрдөг байсан. Би бас жаргаж байгаа шүү. Тэгээд нэг юм алдагаа өөрөөсөө биш бусдаас хайдаг. Тэгээд тэрийг яг өөрөө нэг юм хохирогчийн дүр ер нь амьдралаар яг хохирогчийн дүр тоглодог. Тиймэрхүү сэтгэл зүй ер нь эрэгтэй эмэгтэй ер нь хиндинч байх юм бол одоо бидний амьдарч байгаа шиг юм хэцүү нийгэмд бол тийм хүмүүс ер нь айгүй хэцүү болох гэдэг байхгүй. Тэгмүүд л угаасаа л тийм хүмүүсийн сэтгэл зүйтэй тийм сэтгэл зүйтэй хүний амьдрал эцэг зэгүүлээд тийм дэрэл байгаа. Угаасаа тийч л очин ч юм ажиж байгаа. Одоо яг нөгөө бүжингийн сэтгэл зүй бол хохирогч сэтгэл зүй байгаа байхгүй юу? Бусдыг өөрөөсөө хайдаггүй. Бусдаас дандаа ингээд би өгнө бол аз жаргалтай гоё амьдрах байсан. Одоо ингээд эднэр буруутай, хадам хийж буруутай, нөхөр тэр алдар буруутай гэж байгаа байхгүй юу? Яг нөхөр нь тэр буруутай. Тийм. Тэгээд ерөөсөө нөгөө өөрийгөө сэтгэл зүйн хувьд юм байлээ. Өөрийгөө нөгөө өрөвдүүлж хайрлуулах гадаг сэтгэл зүйтэй байхгүй юу? Өөрийгөө өрөвдүүлж тэгээд өөрийн нөгөө ерөөсөө хувийн орон зайн байдгүй юм байлээ. Өөрийнхөө хувийн үзэл бодол тий амбиц байхгүй юм байлээ шүү. Бүр анханасаа л байхгүй. Анханасаа л тийм хохирогч сэтгэл зүйтэй байсан. Ер нь бол аврагч хайж идэг тийм сэтгэл зүйтэй байхгүй юу? Одоо ингэ сэтгэл зүй хохирогчийн сэтгэл зүй баг штэ. Эн чинь бас нөгөө дотроо ялгаатай байдаг аахгүй. Зарим хүмүүс дарангуйлагчийн хайжууд айгу удаан байдаг тий. Тий. Бүжингийн хувьд дарангуйлагчийн хайжуунаас зогтдог аврагч хайгч хохирогч одоо ингээ тийм хохирогчийн сэтгэл зүйтэй байхгүй юу. Одоо ингээд нарцисс хүмүүсийн хайжууд зодуулаад байгаад идэг юм хтэйчүүд байдаг шүү дээ. Энэ хохирогч сэтгэл зүйд мөн. Тэр хүмүүс одоо тэр хүмүүсийн сэтгэл зүй итгэл үнэмшил нь би буруутай гэж авдаг. Миний буруугаасаа болоод нөхөр уурлаад эргэлдээ зодчлоо гэж өөрийгөө буруутгаад идэг болохоор байлгаад идэг. Бүжигийн хувьд юм байхгүй юу? Би өгн гоё амьдрах ёстой байсан. Эднэр буруутай гэл бусдыг буруутгаад бүжиг ингээд шууд зогтчихж байгаа байхгүй юу? Нөхцөл байдлыг цаашдаа ингээд ойлгуулъя гэж. Ер нь бол хоёр дахь хадам ич дээр ерөөсөө очоогүй шүү дээ. Тэгээ энэ бол ерөөсөө л нөгөө зогтох тэр зогтож байгаа хандлага нь өөрийгөө нөгөө хамгаалах инстинкт нь ер нь бол айцтай очтгоо. Дотоод байдал нь ийм байгаа. Одоо ингээд
үн цэн нь бусдаас хамааралтай. Тэгээ бусдаас хамааралтай. Одоо ингээд тэд нар хайрлавал яг өөрийгөө ингээд хайрлагдж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Дахиж очиж би ингээд хайрлагдахгүй орхигдох үедээ гэдэг тийм хамгаалалт одоо ингээд ийм сэтгэл зүйтэй хүмүүс байдаг байхгүй юу? Ийм инстинкт шууд ингээд ажиллаад цогтчдаг. Асуудлаас цогтдаг. Тийм. Ер нь бол цэвэр хохирогч сэтгэл зүйг бол ингээд гаргаж өгсөн юм билээ. Тэр дотроо буруу бусдаас хайдаг. Өөрийн амьдралын хариуцлага, хувь заяа одоо минийх биш байгаа байхгүй юу? Нийцэх байдал юм уу? Одоо хадам ээж, нөхөр гэд. Хадам ээж нь яг нөгөө бэрээ ийм байдалд оруулсан хүчирхийлэгч юм болов гэд ингээ харсан чинь хадам ээж айгүй нөгөө ёс зүйтэй хүн байгаа байхгүй юу? Анханасаа бүжинд одоо ёс зүйн хувьд шаардлагууд тавьж исэн. Тэ? Бүжигийн хувьд жоохон нөгөө дотоод үнэлэмж үнцэн айгүй доогуур хүн юм бэлээ. Одоо би тэр тийм сэтгэл зүйг харуулсан юм байлээ. Тэгээд ерөөсөө нөгөө үнцэн дотоод үнэлэмж тэ энэ нь доогуур учраас бусад өөрийг нь хайрлсан үедээ л ингээд сэргэн бусд нь хайрлахгүй бол цогтдаг. Ер нь хинч биш гэж шууд триггердэж байгаа байхгүй. Жохон л загнах болгон дээр тэр яг сэтгэл зүйдэр нь харагдаж илээ. Шууд ингээд сандарч эхлээл бүлдгнээл уйлаал эхэлчихэж байгаа байхгүй. Ямар ч нөгөө гарц гаргалгаа байхгүй юм шиг ерөөсөө амьдрал зогсцсон юм шиг л тийм сэтгэл зүйгээр хүлээж авдаг юм билээ. Одоо жижигэн зүгээр л нөгөө хүн триггер гэж одоо эмзгэр хүлээж авахгүй зүгээр энгийнээр давах болох боломжтой даваанууд төр хүртэл давч чадахгүй байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол миний бас нэг юм үз бодлоо. Ер нь бол эмэгтэй хүн биш үү? Эмэгтэй хүн ч угаасаа мэдээж л хайрлуулах гэж ирсэн. Ер нь ямар ч хүн хайрлуулах гэж ирсэн шүү дээ. Нэг л эргэн тойрныхоо би хайртай хүнтэйгээ хамт хоол иддэг хайртай хүнтэйгээ хамт кино үзнэ гэдэг шиг те ингээл бидний эргэн тойронд байгаа бүх хүмүүс нэг өсөндөө ингээд яг хайрын үндсэн дээр найз нөхөрлөлийн харьцаа, гэр бүлийн харьцаа одоо ингээд бүгд ингээд яг хайрын үндсэн дээр яваад байгаа байхгүй. Тэнгүүд чи өөрийгөө үнэлэхгүй бол нэг өсөндөө эмэгтэй хүн ч гэсэн эрэгтэй хүн ялгаагүй. Одоо хүн өөрийгөө үнэлдэг шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүн. Би ч эмэгтэй хүн те. Ингээд үсгээ зэн ингэж өстой хүн амт нэгж гой харагдах хэрэгтэй те. Тэгээд дээрэс нь би ингээд гэр орно ингэж авах хэрэгтэй те. Нөхөр ороод ирэх ингээд хоолтой байж чинь тэгээд одоо нэг үеийн нэг хүн чинь нэг юм өөр ингэс үнцэн байдаг шүү дээ. Өөрийгөө үнэлээд тэр үнэлэмжиндээ байх гэж хичээ. Хинч гисэн. За би бол тийхгүй шүү. За би бол ингэн. За тэглээгээд нэг юм ухаа юм. Амбицандаа дийлцсэн нөгөө эгон толгой дээр гарцсан гэдэг шиг нэг тийм биш. Зүгээр л өөрийн гэсэн үнэлэмж байж ич чиний эргэн тойронд байгаа хүмүүс чамтай харьцахад яг тэр үнэлэмжтэй ч харьцдаг. Тэгэхгүй нөгөө яг дүнсэний ярьсан чинь ингээд өөрийн гэсэн үнэлэмж байхгүй. Ингээд нөгөө шууд нөгөө зүхтах темптэй, бултах темптэй ч гэдэм үү те. Яг нэг үзээд болохгүй гот за гэж шууд ингэждэг ч юм уу те. Яг тийм байгаа. Хамгаалах инстинкт. Тийм хамгаалах инстинкт байхгүй. Тийм бол хамгаалах инстинкт нь өөрөө зогтох болчиход байгаа. Тийм зогтох болчиход байгаа байхгүй. Тийм. Энэ сэтгэл зүйх нь үг гэж тохирч юм. Тэнгүүд чамайг хийж ашиглахыг бодох байхгүй. Энэ тэний өхний найз нэг хоёр бизнес дээр сайхан гаргаж ирэх сурвалж авчаад зайлчаа да тийм. Тэр орондоо хошгруулаад байж штэ тийм. Тэнгүүд яг тэр нөгөө нэг иргэн бөбөөч гэсэн одоо би байна. Яг тэгээд гараад бөбөөч гэсэн ингээл зүгээр яг надад бол өвлийн үүдэнд толгоор хорогдох гэр байна. Тийм. Энэ тэр өөрөө гадаа гарч ус нөгөө түүх мөхөд ажиллаад тийм. Өөрөө нэг шилэнтэй хоолмодтой өрөөд ир чинь болоо байхгүй. Би зүгээр тэрийг ороод ирэхэд нь худлаа бэлтрэнаа. За миний анс ядраад ирсэн. Ядраад нүгэлээ нэг болгоцохтой яаж түү яа. Оо галтлах марцсан шүү дээ. За би нэг гэлс галтуулж арай бол асуудгүй яа. Ингээд байж яхах нь миний хувьд зүгээр яг л тийм ашиглах хэлбэр болохоос ш. Тэр хүнийг за хоёулынхын амьдрал нэр үнэхээр лавш байна. Эндээс яаж хийх вэ гэдэг. За чи ажил хийж байгаа. Эсвэл наа ажилдаа намайг ингээд чирээд оруулж чааж дээ. Хоёулаа хамт ажиллаа. Тэгээд ингээд яваад өрөө хөдөж аваад ингээд цаашаа хөгжөөдөө ингээд явъя гэсэн тийм бодол ерөөсөө байхгүй. Зүгээр л тэр хүний өөрийгөө угаасаа хайцсан юм байна. Энэ хайцсан. Тэгэхээр эндээс одоо яг нөгөө юу л ойлгогдчих юм да. Бүжингийн дүрийн учир шалтгаан яаж яваад нөгөө энэ бүжинтэй амьдраад байгаад байгаа гэдэг нь нөгөө өөрийнх нь зүхтаах инстинктийг нь өгөхгүй зүгээр нэг одоо нөгөө өөрийг нь өвтөхгүй байгаа учраас тэрнтэй ингээд нэг дасан цогцоод амьдраад байгаа гэсэн үг. Ер нь бол бүжингийн одоо ингээд
хохирогчийн хажууд дарангуйлагч байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд аврагч нь байх хэрэгтэй байхгүй юу? Бүжигийн хувьд дарангуйлагч нь хадам ээж гэдэг ер нь нийгэм хараад байгаа байхгүй юу? Тэгтээ хадам ээж чинь тэр үед угаасаа нөгөө нөхрөө алдсан болохоор энэ одоо ямар ч эрүүл сэтгэл зүйтэй хүн чинь тэр уй гашуудалд ингээд одоо ингээд автан энэ бол байж болдог байхгүй юу? Ер нь бол тэгэхээр энэ дэр бүжингийн хохирогч сэтгэл зүйн яаж ийнэ гэхээр хохирогч сэтгэл зүйн дарангуйлагч нь бүжингийн өөрийнх нь дотор нь байдаг. Ер нь бол одоо ингээд чамайг ингээд чи ингээд үнцэнгүй болчлоо штэ. Тэ? Чамайг ингээд хөөсөн. Тэ? Чи ингээд очих юм бол угаасаа чамайг хин ч одоо буруунлахгүй. Чамайг авч хилцэхгүй. Гэт ерөөсөө иймэрхүү нэг дотоод байдалд нь дарангуйлагч нь байдаг. Хохирогч байгаа таахгүй юу? Дарангуйлагч нь өөрийнх нь дотоод сэтгэл зүйн тэр асуудлууд нь байгаа. Тэгээд өөрөөсөө ингээд цухтаагаад яваад байгаа байхгүй юу, тий? Хадам ээжигийн өөрөө дарангуйлагч ер нь бол хадам ээж нь болохоор яг бодит байдал дээр нөхцөл байдал шууд тэгэж тусгаж авахар ямар ч одоо эрүүл маш их ухаантай хүн байсан ч гэсэн одоо хүүхдийнхаа өрөөнөөс нь тэр эрэгтэй нь гарч ирлээ. Тэ? Энэ нөхцөл байдалд ямар ч хүн тэгэж ойлгож авдаг. Яагаад гэвэл харж байгаа нүдэндээ итгэн шүү дээ, тийм биз дээ. Тэнгүүд өөрөө өмгөөлөх юу байхгүй. Энэ ийм учиршилгаанд ийм болсон шүү гэдэг юм. Би тэмцэнэ тусдаа унтсан шүү дээ. Тэгэл болоо. Өөр одоо ингэж бүтэн өгүүлбэрээр ч тэрийг илэрхийлэхгүй байхгүй юу. Тэнгүүд хамгийн гол нь бүжигийн хувьд хүлээлт байдаг. Намайг ойлгочих болов гэсэн хэлдэг. Намайг ойлгочих болов, намайг ингээд хайрлаад хамт авч яваад амьдруулчих болов. Гэт ийм хүлээлтэнд байсан, энэ хүлээлтэнд нийцээгүй. Тэгээд ер нь бол би ингээ хаятлаа гэл тэр чигтээ явчихж байгаа байхгүй юу? Тэмцээгөө. Ер нь бол өөрийнхөө амьдрал тэмцэж чаддаггүй. Хохирогч сэтгэл зүйтэй хүмүүс чинь яадаг вэ гэхээр ер нь өөрийнхөө амьдралын хариуцлага өөртөө байхгүй. Ямар ч үнцэн. Тэгээд өөрийнх нь хувийн орон зай үзэл бодлоо илэрхийлэх, хувийн орон зай хамгаалах юу ч байхгүй мөлий. Тэг хэлэх язгаараа тогтоо. Одоо ингээд мэрэгчлээ сонгож байгаа ш хамгийн анхны юм дээр юу ч бодол байхгүй заяа. Гээл суугаад байгаа байхгүй. Тэгээд сүлэгч бол гэд ээж нь тэгж нөхөр нь чи багш бол за би багш болъё. Ерөөсөл амьдралын жолоо нь анхнаас л бусдын гард байсан байхгүй юу? Өөрөө барьдаг юм. Тийм. Өөрт нь байхгүй. Тийм. Магадгүй энэ нөгөө өнчин хүүхдээс шүү дээ. Тэр хүүхд насны сэтгэл зүйтэй холбогдож байгаа бах л та. Хиний Бэгийн дөрөв болохоор одоо ингээд өнгөрсөн амьдрал нь шууд нөгөө хамгийн доод зэг дээр архичны дүрийг хамгийн одоо ингээд тултлан гаргасан юм ба шүү дээ. Энэ одоо ингээд архичин хүмүүсийг ингээд ярахаар архи уух нь өөрөө ингээд зоригтой бидэг байхгүй юу те. Зарим хүмүүс хаалттай хүмүүс байдаг те. Нээлттэй болж дулаан хураамсгалыг үүсгэхийн тулд архиа ууж те. Ингээд гоё байдаа гэж ингээд хаалттай хүмүүс нээлттэй ингээд нээгдэж ярах. Ийм зоригтой шүү дээ. Зарим нь баг англи хэлтэй болдог ч үлээ те. Ийм зоригтой байдаг. Зарим хүмүүс чинь өөрийнхөө ажил үйлсээ бүтээхийн тулд те. Бас ингээд нээгдээ те. Тэгэж архиа ашиглаж байгаа. Хэрвээ биш үү? Одоо ингээд ямар хүн доод зэгийн архичин болдог вэ гэхээр архи нь ерөөдөө өөрт нь аз жаргалыг бэлэглэж байгаа мэдрэмж өгөөд идэг. Одоо ингээд сэтгэлийн ингээ хатгүй хямарж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Готрол орох гээд байгаа үед өөрийгөө тавшруулахдаа зүгээр л одоо ингээд сэтгэл дотроо маш хэцүү байгаа үед архиа угаал тавширч эхэлж байгаа бол ер нь бол энэ бол аяанда дундалт руугаа одоо энэ тонтолтыг бий болгодог байхгүй юу. Тэгэхээр дуугаад байвал бас тархинаар бодож байгаа хүнийг ингээд зорилго нь бас байгаад байгаа байхгүй. Би ингээд маш их хямраад байна. Энэ хямрлаа ингээд тайлах өөр гарц байхгүй гэд архиуж байгаа хүн ер нь бол архичин болдог. Би ингээд ажлаа бүтээхийн тулд тэр хүндээ ууя гэхээр тэр хүн бас зорилго нь өөр байгаад байгаа тийм. Тэгэхээр архиуж байгаа. Тэгээ ажлаа бүтээх гэж бас уугаад байгаа байхгүй юу. Ер нь бол та нарт тиймэрхүү сэтгэл зүй төрж ирсэн үү? За би бол амьдралдаа нэг бүр 2 өдрөө 3 хоног дараалуулж ууж утсан заяа. 4-5 хоног ч ууж утсан. Ер нь ерөөхдөө бол тэр нь болох тэр зүгээр ингээ сайхан зуны цагт шүү дээ. Тэгээд босоол өглөө гэл ингээд яваад байдаг шүү дээ. Тэнгүүдээ ингээ 3-4 хоног ч юм ингээд уусны дараа ингээд биенээс арих гарч дээ. Тэнгүүд нэг юм сэтгэл зүйд нэг юм сони юм тохиолддог. Тэрний үе ихлээр нэг юм буруу юм хийсэн юм шиг. Гим хийсэн юм шиг хин нэг одоо асан муухай байдлаар ч юм уу тийм нэг ингээд бүр цаанаасаа нэг юм тийм сони мэдрэмж үүсэх байхгүй. Тэгээд тэрийг би
бас одоо эмч тэгээд бас сэтгэл зүйч найдаас асуусан. Наадах чи архины эффект гэдэг. Хүн уугаад нэг 4-5 хоног ингээд уугаад нэгээс нь баг биеийн спирт бүдэг болчихлоо шүү дээ. Тэнгүүд буцаад ингээд гарахтаа хүн яагаад вэ гэхээр бас нэг ингээд тархич нь өөрөө ингээд бүх болсон процессыг санджиж 50 амгалан байх юм байна. Тэ. Тэнгүүд тэр олон хоногийн архитектийн үр дүн дээр үү гэхээр нэг тархины ихэнх хэсгүүд нь тодорхой болсон процессыг ерөөсөө санддаг. Юу болсон ч үгүй магадгүй. Тэ. Тэгээд хамт хинтэй байлаа. Хаан сүл холлоо. За уцаан дэвлээ. За их нэртэй нэрчлээ яриаг үл юу лээ тий. Нүг найз хайцсан болоо гэдэг ингээд амар уул нэг юм эргэлзээ. Ингээд хүний тэрхэнд дурдаг яг гимд бөөнөр ороод ирчихээ. Тэнгүүд шууд цаанаас нэг тийм хайцсан даавар гормон ялгарч эхлээд тэг хүн ингээд амар юм нэг юм барьцсан. Тийм 50 бус болж эхэлт юм байна. Тэгээд 50 бус болоод ингээд тэгээд дээрээс нэг мэдээ шаардлагат явагдаж байгаа шүү дээ. Толгой дээр хөвдөж байгаа. Тэгээд одоо ингээд одоо нүдам ирэлжлэл ингээд гачин дотор мохоо өргөлчөөд юм дээ. Тэнгүүд тэрэн дээр энэ эффект юм амар нөлөөлт юм. Тэнгүүд хүмүүс энэ үйл яг хэсгийн 2-3 цагийн хугацаанд болоод дуусгахын процессыг төвчиж чадахгүйгээр нэг хутгалах буюу 100 татаад 200 татаад ингээд шараа тайлна. Гайгүй болоод ингээд эхлэн мэдээж уугаа шатцсан юм байгаа. Үлэн. За үлэн одоод руу 200 г арх орчлоо шүү дээ. Тэ? 20 минутын дараа ходооч халууд үгэл ингээл бүх юм сайхан болов өнөр өчгтөр барыг зарим юм бас ханж байна тий. Өнөр ингээд өнгөрсөн юм шүү дээ. Оо за окей. За гараад машин бэрээ өвчгээд гэсэн чинь хувцсан дээр ууцсан шүү дээ. Цааныг дүүгээд удчих. Дүүгээ залглаа. Дүү нэрлээ машин бэрлээ. Явлаа. Тэ? Тэгээ машин бэрээ нэг газар очиж тоочны газар зогслоо. За хаад энэ доор нэг ажилтай. Нөгөө нэг ажил ярих гэж байгаа нөхөртөө орлоо дахиад одоо архи удаг мөхөд 2-3 пиа уугаа тэгээд нөгөө нэг уулт нэгээд өргөжлээд яв. Тэрнээс хойш нормалаа тип төвчөндөө байж байгаа. Тиймэрхүү зүйл нь яагаад одоо тийм доод төвчөндөө очиод байна гэхэлэр нөгөө ажлаа ярингаа уудаг байсан бол сүүлдээ зүгээр байхдаа шараа тайлах гэдэг. Тийм. Тэгээ нөгөө нэг ажлаа бүтэж уудаг байсан хүн чинь дараа нь яг хоёулаа ажлаа хамтрагч байл л дээ. Тэнгүүд хоёулаа хамт зүгээр нэг ажлаа ярингаа заа өгч нэг ороод нэг 2 пиа ууч. Окей гэд ирээд 2 пиа уугаад талаар цохих гэж юм да юм ярьж баг гэж салцдаг гэсэн. Сүүл рүү байна өгш хаана гараад ирсэн хүн. Багтай гац хөр юм уу л та. Тэргээд ирээд эхэлнэ шин. Тэнгүүд нөгөө нэг ажлын хамтрагч буюу иргэн тойронд байгаа бүх хүмүүс нь зайгаа барьдаг эхэлнэ. Тэгээд ингээд хүрээл багасна. Хүрээл багсангууд яг дээшээгээ явуулах дэвшүүлэх ёстой байсан хүрээлүүд нь багасаад эхэлчихээр явах гэхэлэр хомигдаад яг ийм жижигхэн болох тусмаа тэн дотор зөвхөн архичдл үлдэнэ. Тийм. Шигшигцэн архичдл. Тийм яг архичдл үлдэнэ. Яг удал нөхдөд. Удал бодол нөгөө нэг зорилго нэгтэй үлдэнэ. Тийм. Тэнгүүд хүрээлэл тэр чигээр архичин боллоо. Чи юу ийхүү архичин л шүү дээ. Тэгэхээр чи архинд донтоод байгаа хүмүүс байгаа тийм шүү дээ. Архинд донтох, тоглоомд донтох. Ер нь альва юмд донтоод байгаа шалтгаан нь одоо нэгсэндээ тархинд нөгөө аз жаргалын даавар допамин ялгархгүй байгаагаас болоод уугаад байдیں۔ Донтоод идэв гэдэг байгаа шүү дээ. Тэрийг л нөхөх гэж байгаа шүү дээ. Ер нь бол мэдээж архи уусны дараа шаардлагат айдас, төгшөлт, хямрал, гутрал бүх зэрэг ер нь бол маш хэцүү мэдрэмж байгаа шүү дээ. Тэрийг дахиад нөгөө хин тайлагч туслах нь хин бэ гэхээр архи нь олж байгаа байхгүй. Ер нь бол архи нь ингээ архитаа тавширлыг өгөөд тий. Архи л гэд тэр хүнийг аз жаргалтай болгож байгаа хэрэгсэл нь болоод байгаа байхгүй. Тэгэл архиа сонгол ер нь бол улам ингээ донтоод ер нь тэр циклээс гарч чадахгүй болчихж байгаа байхгүй тий. Хар тамхинд орсон хүмүүс ч гэсэн тийм шүү дээ. Тий ялгаагүй. Бас л шаардлагатай байхгүй. Ер нь одоо эргэн тойронд байгаа тэгэл нэвтрүүлэг зөндөөл үзлээ. Тэгээд эргэн тойронд одоо шорооронд орцсон хүн явдны ч гэсэн одоо подкаст нэг юмд ороод ингээл ярьж байгаа хүмүүс ингээл ярихад чинь бас л яг нэг үн ярихтай адилхан. Тэрийг нөгөө хэрглэж дуусаад нөгөөх нь яг үйлчлэх нь гарчингууд бас л шаарддаг. Бас л өвддөг зовдөг тий. Тэгэл хин тийм нөгөө хаалгуудын нэгэл балангуу цагдаа магтаа ч юм уу гэл ингээл бэлбэг дайлт дүмбгнөл ингээл тэгэл үргэлжлүүлдэг. Тэгэл тэгэхгүй бол ерөөсөө нөгөө яста яг нөгөө ямар ч аз жаргалын мэдрэмж байхгүй. Иргэн тойрны бүх байдал найз үзүүлж байгаа. Одоо биегийн тэр одоо кинонд гаргаж байгаа байдал нь ерөөсөө нөгөө аз жаргал өгч байгаа ганц зүйл нь архил болчихж байгаа байхгүй. Ерөөсөө өөр тэр биегийн өөрийнхөө тухай бодох ямар сөхөө алга. Яавал энэ нэг хэцүү мэдрэмжгүйгээр аятаахан архиа уугаал амьдрахгүй. Гэтэл ийм л сэтгэл байгаад байгаа байхгүй юу те. Яавал ингэж нэг юм одоо ингэж
юу яаж ч нэг юм шартаад би ч гэсэн ингээд бүр ингээд салгантлаас шартчил байсан л та. Тэнгүүд яг тэрүүх хэсгийг ингээд давах байхгүй. Угаас нэг чиний бие организм чинь сүүлийн 24 цаг ч үт юм те. Одоо мэдээж юм идэхгүй. Юм идэхгүй уудаг хүмүүс үүдэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан юм идэхгүй чи дандаа халахгүйгээр хэрэгэлсэн те. Маргааш өглөө угаасаа ирүүл бас ирж байгаа. Тэнгүүд би юм ахуйд чинь бүр ингээд айгүй хэцүү болсон байгаа шүү дээ. Бүр ингээд амар упар нөгөө хажуугаар явах цагтаа байтугай би өөрийнхөө үнэрт ингээд пүү нэр архимдаж шүү дээ гэмээр те тийм болцсон. Тэгтлээ ингээд одоо хэрэгэлсэн хүмүүс байгаа. Тэнгүүд тэр яг энэ дээрээ үнэхээр ажилтаа байгаа ч юм уу цаас ганцаа шаач. Тэгээ боллоо гэж зогсдог хүмүүс байна. Тэрүүл нэг бас нэгтлийн зүг байхгүй пак гэж зогсоо тэгээд за одоо юу вэ ажил төрлөгээд. Зарим нэг нь болонгууд юус нэг татаал тэгэл тэр чигээр хашаа гулгаад алга болдог гэдэг шиг тийм. Тэнгүүд гулгаад алга болсон хүний одоо амьдралаас нэг осондоо яг тэр бүжигийн 3 дахь нөхөр буюу одоо миний амьдрал шиг болно. Тэр хүн бол ерөөсөө тарихында зөвхөн арх ухыг л боддог. Тэгээд энэ киноныхаа талаар нэлээ их мэдээлэл болж авлаа. Тэр нь өгөхлөөр яг үндэ би киноныхаа бүтэн зохиолыг үзээгүй. Уушаагүй. Өөрөө дүрийг дээлжсэн. Тэгээд бас нэг зураг авалтынхаа хугацаанд бас бүтэн байгаагүй те. Гэсэн чинь ерөнхийдөө бол нэг одоо яг нэг киногоо өөрөө үзэж байгаа байхгүй. Одоо бас ихнэр мэхнэр ээж аа бүгд орцсон тэр киног чинь тэгээд ингээд өөрөө үзлээ. Тэгээд тэрэн дээрээс би одоо бүжингийн сэтгэл зүйн асуудлыг те тэгээ нэг амьдрал оруулж байгаа. Тэгээ өөрийнхөө ч гэсэн яг ерөнхийдөө бол би өөрийнхөө гаргасан дүрийг бол яг мэдээд байгаа байхгүй шүү дээ. Бусдыг нь бол мэдэхгүй байна. Тэгэл одоо нэг бацаа яахын тэр нэг л өөрчим болохдоо хүртэл хүн яаж ингэж зүгээр ингээд өөрийнх нь хүсэл зорилго биелсэнд бол тэгэл хүн бол хүн л гэдэг юм билээ гэдэг шиг яг тиймэрхүү үнцгүүдтэй ингээд энэ кинон дээр ерөнхийдөө ягаад 3 нөхөр байгаад байгаа. Энэ 3 нөхөр ингэж дуустал нь ягаад үйл явдал ингэж холбож яваад байгаа юм гэхэлэр одоо яг нэг үнцэг болгоно өөр байсан тий. Тэгээд яг одоо бас энэ бас олон хүмүүс бас мэдж байгаа юм шиг үлээ ер нь Орос хөвлөрөнд байт юм шиг үлээ. Тэгээд наагаас тийм байх шиг үлээ. Гэхдээ манайх арай жоохон дарк юм шиг байна. Тэрийг Монгол хөрсөн дээр буулгасан байна. Тийм. Гэхдээ би одоо ингэж боддог байхгүй. Одоо бидний ч нэг үзэж үссэн гэдэг одоо маний үед л байсан шүү дээ нөгөө ихний өрх мөрх юу юм л нэг амар бүр хэдэн 100 анги ингэж дамж зовдөг те. Тэгээд тэр зовлтоос өөр зовлон байгаа шүү. Тийм. Тэнгүүд тэр зовлон дунд ч юм болон солонгочууд арай юм шанартай шиг санагдаад байгаа байхгүй. Ядаж нөгөөх нь гоо санаа мэс сасалд оруулаад ирээд өвчүүг нь авах гэдэг байгаа байхгүй. Манай тал олонгууд ерөөс шууд даа тэгээ дуусах. Бүх зовлонг өөрөө хамаг зовлонг нөгөө аригчин болгоо тэгээд одоо наад юу нь өгсөн ч байсан хамаагүй тэгээд ер нь кино дуусах гэж байгаа шиг хайчаад байгаа. Гэтэ тэр киног үзэхэд чинь тэр чинь өөрөө бас манай 90-ад оны үеийн нөгөө зах зээлийн нийгмийн шилжилтийн үеийн тэр аригчдын амьдралыг яг харуулсан кино байхгүй. Байсан бодит амьдрал тийм л одоо ч гэсэн тийм амьдралууд хаана ихтэй байж л бид нар гудамжинд тааралдал харж байна. Одоо нөгөө X2-ийн нөгөө 8-д төлөв нэг хошин шиг байдаг шүү. Тэрэн дээр нөгөө аглуу ах зогтоо тэнгүүтээ нөгөө ихнэрүүд нь дандаа нөгөө панцны 8 хийж амжираа газар. Ирчүүд бол өргөдөө мөн багцлах ингээд нэгээ софтож ажиж шүү дээ. Тэр чинь бол угаасаа яг нөгөө тухайн үед байсан үнэн бодит процесс. Ирчүүд нь ерөнхийдөө бол бүгдээрээ яг социализмын үед дандаа нөгөө бие үжний ажил одоо нэгээс нь үйлдвэр завуудад ажилладаг тий. Тэнгүүтээ нөгөө одоо юу гэдэг чинь одоо нэг атар дээр нөгөө будаа тариамаар яваагаал компани бариад ингэж тэгэж хүнд хүчээр ажил хийж мэддэг. Яг тэр үед дээрээсээ шууд катлагдаад бүх зүйл хувийн хвшил болоод бүгд ажлыг болоод тий. Тэгэл яг хөтэ ирчүүд болсон нөгөө нэг водкай гэж яг тэр амьдрал руу өвөрч сүүл рүүгээ тэгээ бүгд чинь хайш юм ер нь бол ер нь ордог ус нөгөө би ч одоо нэгдүгээр мороолоо ингээл явах чинь өвгөдийн хүнтэй гэж нэр үнэхээр бүр өвлийн хүүдэнд хүртэл тэр нөгөө нэг дулааны тэр хоолон тэр ингээл унтцааж идэг байсан шүү дээ. Тэгэл боломжинд хэдэн мянган хүүхэд байлаа бүр таршааны хүүхдүүд тэгэл зааж хөнгөө замраа болоо хүүхдүүд байсан. Гэхдээ тэд нар магаар даалгуулсан. Би хараа алга болцсон шүү дээ. Алга. Бүр анзаарч хөөхтөл алга болсон. Тийм олон таршааны хүүхэд байхаа болцсон. Одоо баг таршаан болгоомж л эзэдтэй байлаа шүү дээ баг. Ер нь штэ хүний амьдралын нөгөө юм бид нар ингээд сэтгэлийн блог програм гэж аягүй их ярьдэн шүү дээ. Багасаа суусан тийм өөрийнх нь ихтгэл үнэмшил жишээлбэл одоо ингээд гол дүр бүжингийн амьдралыг л ингээд
бүрэн гаргасан шүү дээ киноноор. Тэгэхээр тэр хүмүүс шүү дээ бусдаас хүлээдэг хүн баггүй юу? Өөрийнхөө амьдралын одоо гоё амьдрах, сайн сайхан амьдрах мэдээж тэр чинь тийм хүсэл байгаа тий. Тэрийг ингээ бусад хүн бүтээж өгөх юм шиг тий. Тэгэнгүүтээ яг тэр хүлэл тэрэнд ингээд амьдрал дээр нь яг гоё амьдарч явах чинь дундаас нь намайг ингээд ийм байдалд оруулаад ингээд хөөчлөө. Гэт ер нь бол шууд ингээд унчиж байгаа тий амьдрал нь тэр чигт хамгийн доод чигт ингээ очиж байгаа байхгүй. Тэгэхээр хүний амьдралын биш тий энэ эргэлтийн цэг гэж байдаг байхгүй юу? Эргэлтийн цэг гэж юу юм бэ гэхээр тэр одоо цикл тэр өөрийгөө бусад хүн намайг ингээ яагаад хайрлахгүй байгаа юм? Намайг яагаад ийм байдалд оруулаад байгаа вэ гэдэг бодож яг тэр цэг дээр одоо ингээд бодит амьдрал дээр бүжин шиг хүмүүс те ухаарад ингээ ойлгоод би бол өөрийнхөө амьдрал өөрийнхөө хэлгээ цаарыг өөрөө тогтоох хэрэгтэй юм байна гэл ингэж суралцаж эхлэх хэрэгтэй байхгүй юу те. Тэгвэл яг одоо яг эргэлтийн цэг дээр ирсэн хүмүүс байдаг. Жишээ ингээ гаццсан хүмүүс байдаг байхгүй яхаа мэдхгүй одоо бүжин чинь тийм гацалтын байдалтай байсан шүү дээ. Нөхөр намайг ирээд ингээд аавна гэ хүлээгээд ин. Тэгтээ өөрөө ямар ч үйл хийхгүй байсан жирэмсэн багтаа тий. Тэгээд бүр дараа нь ингээд яач ваа гэж сүулт нь очиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хооронд нь хүн чинь ер нь асуудлуудыг бусдаас биш өөрийгөө бас бодож эхлэх хэрэгтэй байхгүй юу. Бүжин ерөөсөө тийм тэгж ерөөсөө нэг эргэцүүлж өөр дээр ингээд бодог байхгүй юу. Тэр бусдыг буруутгасаар байгаа л ерөнхийдөө ийм амьдрал руугаа ингээд гүн орчиж байгаа. Бусдыг буруутгасаар байгаа тий. Тэгэхээр энэ эргэлтийн цэг гэдэг маань юу вэ гэхээр ийм сэтгэл зүйн гасал одоо ингээд бүжин чинь ингээд төрсний дараа ингээд уйлаад төрхөөс өмнө ингээд уйлаалсан шүү дээ тий. Энийг гутрлын байдал эхэлсэн угаасаа тэр эмхтэд. Тэгээд яг энэ үед тэр цэг дээр ирсэн зарим хүмүүс одоо ингээд нийгэмдэр сэтгэл зүйгээ судлаад эхэлдэг. Сэтгэл зүйч одоо ингээд сэтгэл зүйн ном уншаал тийм сэтгэл подкаст сонсож эхэлдэг аахгүй юу. Ер нь бол би яавал эндээс гарах уу гэдэг арга зам хайж эхэлдэг. Энэ хүмүүсийн амьдралын цэг дээшээ эргэдэг аахгүй дээшээ явдаг. За тэгээд өөрийгөө ухаарч чадахгүй одоо бүжин шиг байдал үсвэл доошоо явдаг. Эргэлтийн цэг шууд ингээд өөрийгөө таатгаруулга нөгөө арх тэг бусдад итгэж хүлээх нөгөө генэн байдал дээр байгаад байгаа хгүй сэтгэл зүйн ерөөсө хүүхэд гаднаас ингээ том мөртлөө 13 12 тол охины сэтгэл зүйтэй байгаад байгаа. Хоёр дахь нөхөр нь бас юу байсан штэ. Лөөрчин байсан штэ. Лөөрчин байж таарсан. Тэр хүн бас өөрийг нь авраад байгаа юм шиг ингээд нэг хэсэг ингээд айгүй ингээ сэргэж ирсэн. Тэр дараа нь дахиад ингээд ийм байдалд орчиж байгаа хгүй. Тэгэхээр ерөөсөө нөгөө анханаас ингээд өөрийнхөө амьдралын жолоог өөрөө ингээд хатгая гэдэг тэр сэтгэл зүй байгаагүй байхгүй юу. Хэвээс бусдаас хүлээдэг. Тэгвэл бол одоо өөрийнхөө амьдралыг өөрөө шийдвэр гаргаад хамгаалах үедээ хамгаалаад тэмцэх үедээ тэмцээд нүүр тулаад бол явдаг бахна. Хохирогчийн сэтгэл зүйтэй хүн чинь ерөөсөө сая хэлсэн чинь бусдаас хамааралтай. Одоо ингээ хохирогч одоо ингээ бүжин шиг одоо бүжинг ингэж хохироочлоо гэж ингэж айгүй коммент триггердэж байгаа шүү дээ хүмүүс ч тийм. Ийм сэтгэл зүйтэй хүмүүс болохоор ер нь бол өөрийнх нь дотор бас нэг зүйл сэтрээд байгаа хгүй төстөө нэг мэдрэмж. Наач тэр нь бүжин 82-оор ойртхон бол алнаа л гэсэн их олон байна. Зайлшгүй үчилгээд би хамт амьдрах бодлоор 2 хоног ч хамт үзээгүй шүү. За тэгэхээр одоо энэ нөгөө нэг жүжигчин Бэгийн хувьд чинь болохоор одоо энэ архичны дүрийг бүтээснээс болоод бас нийгэмд нэг хүмүүсийн тэр нэг сэтгэл мэдрэмжийн сэдрэнгүүтээ үзэн ядалт явагдаад байна шүү. Танай гэр бүлийн хүмүүстээ ямар хөө санагдчих. За ер нь бол ээждэл тайлбарлаа хэлсэн байхад ус намаагүй тий. Манай ээж бас нэг организатай хүн тэгээд нөгөө аав ээж хоёр мөн нөгөө жаныг ярах лагер дээр нөгөө амьдэрдэг. Тэгээд энэ настай хүмүүс ч бол ер нь ойлгохгүй шүү дээ. Энэ юу болоод хүүхд талан нь болоод энэ болоод оноо гэдэг. Тэнгүүт нь ээж ингээд энэ дүртэй олцсон юм аа гэдэг ээжтэй тайлбарлаа хэлсэн. Тэгээд бол тэгээ манай эхнэр бол угаасаа төжөрцөө. Задах чинь 7-8 жил бич болсон болоогүйсэн шидий бичлэг зазаал алуурч яригчнаас ахуулаад өчнө дүртэй олцсон. Тэгээд угаасаа ийм болдгийг бол ихнэр бол мэдчихэж байгаа. Эсрэг дүр юм. Тий, тэнгүүд нөгөө ээж ч гэсэн мэддэг л дээ. Зүгээр яг хуу тайлбарлаад хэлэхгүй бол нэг хальт цаана зовдгийг шүү. Яна энэ тийм тэгээд ингэчгүй тэгээд боддог шүү. Зүгээр ээж наа чинь дүүр тэгээд энэ чинь сойрлоор ингээд одоо сэвгдээд ингээд явсан гэсэн угаасаа хүмүүс зүгээр нарийс тоглож ингэж ирж байгаа маа тэрнээс тийм болно гэж байгаа хөтэй. Ээжтэй л нэг тайлбарлаа хэлсэн байгаа тэр нь бусд нь бол зүгээр тэг айгу
Тэгээ би бол яг нөгөө дөрөв хэлсэнчлэн нэг ийм кино байсан юм гэдгийг одоо л ойлгож байна. Юм л гарснаас нь хойш үзэл яг нэг урд нь намайг очихоос өмнө яг тэр зургийн авалтуудыг юу болжсэн би үнэхээр мэдэхгүй яг өөрөө хэсэгтэл л очсон. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бол яг за ийм байд ийм дүр дээр нь харин манай зураг авалтын багийнхан буюу одоо найруулагч маань найруулагч ер нь продюсер энэ хүмүүс маань зурглаач хүмүүс их мундаг ажилласан юм байна л гэж бодож байна. Тэгээ одоо бол яг хөтэ тэгээд найзхнууд тоглолт үзэг өнөөхөд болчихлоо. Тэгээд өөрчн оролцсон тагтай маш их баярлалаа. Тэгээд сэтгэл зүйн ер нь бол асуудалд ороогүй шүү. Би одоо энэ нэвтрүүлэгт өрсөн та нарыг бодонгуудаа за нөгөө талын чинь 40 болох дээрээс нэг сэтгэл зүй жингүүт навагч одоо энэ дүрээсээ бол бүр сэтгэлээр хямраад өгөх гэж байгаа юм болоо нэг зөвлөгөө өгөх юм гэж бодсон юм шүү дээ гэж бодчихлаа. Тийм болоогүй. Яасан байгоо. Тийм шүү. Тэр одоо нөгөө яг одоо энэ viral болоод байгаа энэ киноны дөрүүдийнх нь өөрийнх нь тэр нөгөө сэтгэл зүйн байдлыг нь л задлж ярих гэж бодсон. Тэгэхээр энэ дүрийн тэр нөгөө архичин үний дүрийг айгу тултал нь гаргасан. Одоо авьяаслаг жүжигчин Бэгийг урьж оролцуулсан байгаа. За ингээ урилгын маань хүлээ авч ирсэнд үнэхээр их баярлалаа. Амжилт хүсье таны уран бүтээл. За гарын бэлэг маань аа. Юу ч гэсэн тэгээд бусад дөрүүдийг бол яг би өөрийнхөө бол ингээд ярьсан бас өөрийнхөө ойлгосон хэмжээндээ ингээд ярьчихж байгаа. Бусад дөрүүдээ маань одоо боломж нь бол бас өөрсдөө ирээд ярилцлаганд орох боломжтой ирээд орох бах тэр хүмүүсийг дотор нь орж үзэх болохоор нэр үнэхээр аминич яг ингэсэн байхгүй гэж ярьж чадахгүй л дээ тий. Ер нь бол таны дүрийн тухай л ерөөсөө задлж ирнэ. За баярлалаа. Би одоо шууд босч. За баярлалаа. За баярлалаа. За. Манай өргөдөө юу ш. Тэр үргэлжлүүлээд бусад дөрүүд дээр. За сая жүжигчин Бэгийн тоглосон тултлаад архичны дүрийн талаар ярьслаа. Одоо бусад яригдаагүй дөрүүд байгаа. Жишээ нь одоо нөгөө бүжингийн нөхөр алдрыг чинь одоо хүмүүс ингээл мама бой мой ээжийнхээ үгэнд ороод одоо гэр бүлээ аваад үлдчихэж чадахгүй өөрөө шийдвэр гаргахгүй өөрийн толгойг ээжийнхээ үгээр үг хийдэг залуу гэл ингээд нөгөө хүмүүс тэгж хүлээж аваад байна л та. Ер нь алдрын юу нь ямар дүр юм бэ? Мама бой юм уу? Одоо сэтгэл зүйн байдал нь гэх юм уу? Ер нь энэ кинонд алдрыг бол яаж харуулсан бэ гэхээр алдар бол нөгөө бүжиндээ бол хайртай залуу гэж харагдаж байгаа шүү дээ тий. Гэхдээ бүжиний сэтгэлийн хувьд болохоор алдар нь өөрөө аврагч нь байгаа байхгүй юу? Тэ сайхан амьдруулах аврагч нь. Энд чинь нөгөө далд хумсраараа татагддаг шүү дээ. Тэгэхээр алдрын хувьд биш тэ хязгаарлагдмал бас аврагч сэтгэл байгаа байхгүй юу? Бүрэн аврагч биш тий. Бүрэн аврагч биш хязгаарлагдмал аврагч сэтгэл зүйтэй харагдаж байна. Энэ яаж илэрч байгаа вэ гэхээр өөрөө нөгөө гадагшаа явахтаа хүртэл ингээ бүжин одоо би яах вэ гэж ингэж байгаа шүү дээ. Энэ үед нь ингээд эмзэглэх тий мэдээж нөгөө хайртай хүнтэй хамт байхыг хүсэж байгаа ч гэсэн тэр хүнийг одоо ингээд сайхан амьдруулснараа аврагч одоо хязгаарлагдмал сэтгэл зүйн нэг илэрлэл нь хохирч хүмүүсийг өөрчлөн сайхан амьдруулна аз жаргалтай болгоно би гэж ингэж нөгөө даалт хумсраар дотроос нь юм хүлээлт бас юм зүйл байдаг. Тэгэхэд алдар маань ингээд хязгаарлагдмал аврагч сэтгэл зүйтэй хүмүүс бас дотроо өөрийнхөө үнэлэмж нь бас жоохон дутмаг байдаг. Тэр одоо ингээд хохирогч хүмүүсийг тэ авраад сайхан амьдруулснараа өөрсдөө бас ингээд хэрэгтэй мундаг эгогоо ангам тий болж байгаа гэдэг мэдрэмж авдаг байхгүй юу. Тэгээд энэ алдар яагаад триггердэд ингээд явчихж байгаа вэ тий очихгүй байгаа вэ гэсэн чинь алдар бол тэр хүний хувьд ингээд бүрэн ингээд хамгаалагч баатар нь болж ирсэн аа. Ингээд үн цэнтэй айгүй ингээд баатар болоод яваад ирсэн аа. Тий хуурчлаа гэдэгт шууд итгэж хүлээж авч байгаа нь дотроо нөгөө үн цэнтэй өөрийгөө бүрэн дүүрэн мэдэрдэг итгэлт байдал нь тутмаг учраас тэр нь сэдэрчж байгаа байхгүй. Тэр нь ингээд сэдрээд байгаа болохоор эргээд тэр хүнийг бүрэн одоо ингээд хамгаалах итгэл нь ингээд сул болчихж байгаа. Хайрламар байгаа боловч тэр одоо намайг хуурчлаадаг би энэ хүний хувьд үн цэний хувьд ингээд шал дээр буучлаа шүү дээ тий. Энэ мэдрэмжээсээ ер нь бол зогтчихж байгаа байхгүй юу? Тий. Тэгэнгүүт ер нь бол алдар бол хайртай. Бүжингийн нөгөө бүжин ч өөрөө юм хохирогчийн сэтгэл зүйтэй байгаад байгаа. Тэгэхээр өөрийг нь авардаг хүн хэрэгтэй байна гэж байгаа ш. Тэгэхээр тэр дөрүүд дундаас хатан маав нь нэг жоохон өмгөөлж хамгаалал үзүүлээд байдаг тэр дүр нь мөн үү?
Үгүй ер нь бол тэр хэрэгцээг нь хангах чинь. Аав болохоор сэтгэлийн хувьд ер нь яг нөгөө эрүүл бүрэн Нормал. тийм хүн байсан. Угаасаа нөгөө эрүүл талаас нь тусгаж хүлээж авдаг. Тийм. Яагаад аврагч гэж байгаа вэ гэхээр одоо алдрыг те дандаа нөгөө ээж нь алдрын ээж нь ёс зүйн хувьд жижигхэн нөгөө шаардлагууд тавьж байгаа шүү дээ. Энд амьдрал дээр өөрийнхөө ёс зүйн байдал, тэр хүний бас баримтлах зарчмуудыг тавихад алдар ээж гэл ингээ өмөрдөг те. Ингээд бүжин ингээд гомдчихгүй, бүжин одоо ингээд сэтгэл санаагаар унчихгүй гэсэн ийм зүйлүүд маш их харагдаж байгаа байхгүй юу? Ер нь. Тэгэхээр ер нь бол ялтчгүй тийм хязгаарлагдсан бол аврагч яагаад гэвэл бүжин тэр үед өөрийгөө ингээд илэрхийлээд би тэгж ингэж гэж аавш шууд ингээд бүчнөрөг ингээд бүлтгийг чи ингээд харснаа шууд ээж гэл ингээд өмнөөс нь ингээд одоо үйлдэл авчиж байгаа тий энэ байдлууд нь ер нь бол бүжингийн өөрийн амьдрал дээр татсан аврагч нь бол алдар байгаад байгаа байхгүй юу? Тий. За ингээд бүжингийн хувьд хохирогч сэтгэл зүй гэсэн шүү дээ тий. Хохирогч сэтгэл зүй дотроо нөгөө аврагч хайдаг хохирогч сэтгэл зүйтэй байхгүй өөрийгөө ер нь бол ийм хохирогч сэтгэл зүйтэй хүмүүс дотроо өөрийгөө өрөвдүүлж тий юу ч хийж чадахгүй хит гинэн хүний айсаар ингэж харагддаг ер нь тэгж өөрөө бас тэгж гинэн байдлаараа хүмүүст одоо өрөвдөлтөй байдлаараа харагдсанараа таалагдах энэ юу вэ гэхээр тэр хүмүүсийн хайрыг авах тий эргээд тэр хүмүүсийн хайрыг авч эргээд өөрийгөө бас нөгөө хүн үн цэнтэй юм байна хайрлагдсан байна гэдэг ийм мэдрэмжийг л авахыг хүсэж байгаа байхгүй юу энэ бүжингийн дүр дээр багасаа нөгөө асрамжинд өссөн бүрэн дүүрэн тэр хайрлагдсан энэ мэдрэмжүүд бол дутмаг учраас мэдээж энэ хайрыг одоо ингээд зөнгөөрөө те далт хумсараар үл ухамсарлахуугаараа хүмүүсээс ингээд нэхэд идэх байхгүй юу. Тийм. Тийм бүжин чинь тэгээ өөрөө нэг асрамжин газар уссан гэдэг өнцгөрөө энэ дээр хохирогчийн дүр гарч ирж байна. Хүмүүс бодж л байгаа л та. Хохирогчийн энэ сэтгэл зүй одоо ямар нөхцөл тохирогчийн сэтгэл зүй хүмүүс авах боломжтой гэдэм бэ те кинон дээрээс бол энэ бүжин бол өнчөө өрөөсөө өссөн тэр байдлаас юм шиг харагдаж байгаа. Тийм ч учраас хүмүүс одоо бүжин бол амар өрөвдөөд хөр хэмэн гэд ингээд хараад байгаа даа штэ. Гэхдээ яг амьдрал дээр хүн ямар орчинд өсөхөөр одоо сэтгэл зүйн гэр бүлийн байдлын одоо гэр бүлийн сэтгэл зүйн байдлаас хүүхд одоо жишээ нь ямар орчинд өсөхөөр хохирогчийн сэтгэл зүйтэй болох боломжтой. Магадгүй бүжингийн хувьд биш үү ийм байх магадaltaй байгаа байхгүй юу? Орхигдсон сэтгэлээ маш нөгөө ийм трама шарахтай. Тэгэнгүүтээ хүмүүс нөгөө орхигдохоос айхайцтай учраас тэр хадам ээж хүчлөө орхигдсон мэдрэмж авчлаа тий дараа нь нөхөр бас түлхчлээ. Энэ дээр орхигдсон мэдрэмж авчлаа. Энэ бол нэг хүүхэд насны шархан ингээд маш том сэтрэл болоод дахиж өөрийн амьдралыг хамгаалах тэмцэх одоо очиж чадахгүй айгаад байгаа хгүй юу. Дахиад очивол дахиад орхигдох мэдрэмж төрөх учраас энээсээ болоод өөрийгөө бариад цухтаад ерөөхдөө ийм байдалд орчиж байгаа хгүй юу. Тийм. Одоо ингээд асрамжийн газрын хүүхдүүд гэхээр найз нь бас хорлоо биш та хажууд нь те. Хорлоо яагаад ихгүй байгаа. Хорлоогийн сэтгэл зүй те нэг бүжин чинь намайг нөгөө хадам ээж ингээ хөөчлөө чи надад ингээд орон байраа олоод өгөөч гэд гуугаад очиж байгаа тий Тэнгүүд хорлоо нь ингэж хэлж байгаа байхгүй чи гэртээ зүгээр яваад очиж байгаа тий би чиний оронд байсан бол алдчихж байхгүй өөрийгөө хамгаална гэж аахгүй тэгэхээр энэ хорлоогийн сэтгэл зүй өөр байгаа даахгүй хорлоо бол би өөрийгөө л аврах юм байна гэдгийг тултал нь ойлгоцсон учраас танаа нөгөө өөрөө тэмцээд яаж ч байгаа л амьдрч явчихж байгаа. Бүжигний хувьд бол тийм биш. Бусад хүнээс хүлээдэг. Аврагч хайдаг. Тий, аврагч хайдаг сэтгэл зүйтэй байгаад байгаа хгүй юу? Тийм. Тэгээд ер нь бол энэ хохирогч сэтгэл зүйтэй хүмүүс бол хөвчлэн өөрийн хувийн орон зайг хамгаалж чаддаггүй. Бүжин бол дандаа тийм. Тэ хүмүүсийн одоо тгийл та тэг инг гэвэл за гэл яг иймэрхүү л яваад байгаа хгүй юу. Яагаад гэвэл тэр чин өөрийнхөө сэтгэлийн хариу үйлдэл нь болцсон. Өөрийгөө хамгаалахгүй байснараа тэ ямарваа нэгэн эрсдэлд оруулахаас өөрийгөө одоо ингээд
хамгаалж байгаа байдал нь баггүй юу. Хариу үйлдэл үзүүлэхгүй заа гэл иймэрхүү л яваад байна те. Тэгээ хүлээдэг дандаа хүнийг. Бүжин бас нөгөө тэр киноны сцен дээр нэг ингэдэж штэ. Хүүхдээ төрснийхаа дараа хүүхд дээр очихгүй байгаад байдаг штэ. Хүүхдээ гаргасныхаа дараа тэгжээс одоо нөгөө нэг юм чин нөгөө нэг дуудаад өрөөндөө оруулж ирээд ингээд хэлдэг ш чи ингээ ягаа хүүхдээ явахгүй байгаа юм бэ. Тэ аавтаа найдлах болохоор харахыг хүсэхгүй байгаа юм уу тэрхийг хүсэхгүй байгаа юм уу гэсэн чинь нэг одоо юу яахгүйсэн хэрнээ тоохгүй сэрнэ. Одоо тэгвэл энэ дээр гар үсгээс орчих хүүхдээ чинь асрамжийн газар явъя чинь да гэхэд яг тэр үед нөгөө нэг асрамжийн газар гэдэг үг нь тэрэн дээр ингэж нөгөө сэтгэл зүйд нөлөөлөд ингэж цочрол өгöd байгаа шүү дээ. Тий энэ одоо ингээ бүжин өөрийнх нь сэтгэл зүйтэй яг сэтгэл зүйн тийм юм чинь хүүхдтэй бас өөрөө аварч чадахгүй тий өөрөө аврагч биш болохоор нөгөө авардаг хүмүүсийг хаагаадсан баггүй айтайхан нэг гэр бүлд өгч хөрчлүүлэх явуулъя тий ингэжсэн чинь нөгөө асрамжийн газарт очно гингуудаа үгүй тэнцэнэ амьдрал ямар байгааг өөрөө мэдээд байгаа болохоор тий тэгэл хүүхдээ үр дээр авчих штэ тий ийм л өнцөг харагдсан юм болов гэж бодсон тий өөр одоо ингээд нөгөө энэ киноноос хохирогчийн сэтгэл зүйг нь одоо бүрэн илэрхийлээд байгаа нөгөө сценүүд гэж байгаа штэ. Тэндээс одоо юу юуг нь харж болох вэ жишээ нь бүжингийн одоо нөгөө юу яд штэ. Бүжин чинь нөгөө хадам ээж рүүгээ нэг орилж хашгичаал нөгөө хохирогч өрөвдөлтөй нэг сул доороо номоо эхэндээ тэгж гараал нөгөө хадам ээжтэй дээрлэхүүлээл байгаа юм байжсэн төгсгөл хэсэг рүү болохоор нөгөө чинь чи миний амьдралыг одоо чамаас олж би ийм болоо үсттэй мэдтэй гэл ингээл амар характер үзүүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хохирогч чинь энэ төгсгөлийн хэсэг дээр ямар одоо эргэлтэн дээр ирээд юм гэсэн. Ер нь бол хин бүжигийн хувьд анханасаа л хохирогч сэтгэл зүйтэй. Ер нь бол тэ өөрийн хэлгээ язгаар өөрийн дотоод үнцэн нь байхгүй. Тэгээд энэ байдлыг ер нь бол хүн өөрийнхөө амьдралын хайр үзлэхийг өөрөө л би ингээд авах юм байна тий. Одоо гэр бүл дотор тийм асуудлууд үүсчлээ штэ. Хадам ээж тухайн үед ингээд хөөж байгаа байдал нь маш их хатуу байгаа юм шиг харагдаж байна. Одоо ингээд үзэгчдэд тий бүжин өрөвдөлтөй юм шиг харагдаад байгаа боловч хадам ээж бас нөхрөө алдсан сэтгэл зүйн хувьд бас эрүүл шийдвэр гаргах нөхцөлтөө биш байсан байхгүй юу. Энэ байдлыг бүжин ингээд тунгааж бас чадах чадваргүйгээр шууд ингээд цухтаагаад ингээд уйлaalгүйгээд явчихж байна тий. Тэгэхээр ерөнхийдөө бүжин триггердсэн гэсэн үг. Тэгэхээр тэр нөхцөл байдалд ингээд хохирогч хүмүүс намайг ингээд хинж биш болгож ингэж нүр буруулж ийм байдалд орууллаа гэж хүлээж авдаг. Одоо ингээд эрүүл сэтгхүүгээрээ харж байгаа хүмүүс маань ээж маань ингээд шокийн байдал сэтгэл зүйн хямралд орцсон байна. Тайвшруулад за эсвэл би нүдэнд харагдахгүй байжээ. Тайвширсан хойно нь ярилцъя гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр бүжингийн хувьд шууд өөр дээр нь тусгаж авсан бүжингийн ингээд өөрийнх нь хуучин ингээд шархан ингээд сэдрээд ингээд орхигдсан хаягдсан мэдрэмж ингээд мэдрээл ингээд шууд ингээд гүүгээл байгаа байхгүй юу. Тэ гараал гүүгээл алга болчихж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бүжингийн хувьд яг цэвэр хохирогчийн байр суурь сэтгэл зүй бодол бүрэн ер нь бол энэ кинон дээр тусгагдсан байгаа. Тий. Тэгээд чиний нөгөө асуусан сая ягаад ээж рүү нь хашгирч орилж байгаа те. Энэ нөхцөл байдлуудыг ингээд амьдралын турш хүн ингээд бурууг бусдаас хайж байгаа штэ. Энэ байдал нь ерөөсөө засраагүй тэр хүний амьдралын нөгөө цэг байгаа штэ эргэлтийн цэг гэж одоо ингээд яг тэр хямарсан байгаа байдлын үед хүн ухаардаг ер нь бол ихэнх хүмүүс те. Ухаарч зөв үнцгийг нь ойлгож чадаагүй хүмүүс ер нь бол буруу зам руу ордог байхгүй ер нь бол архи ухтыг хамаарал одоо ингээд тонтолтын байдал архины хамаарал үүсэх гэх мэтчлэн уруудах хэлбэрлөө. Тийм, уруудчилж байгаа байхгүй юу? Бүжингийн хувьд ухаарч чадаагүй. Миний энэ амьдралын энэ байгаа энэ нөхцөлд тэр хадам ээж буруудаа хിവэрэ гэсэн бат байдгаар яг баттай итгэцэн байна. Энэ итгэл үнэмшил амар нөгөө өндөр байна. Тэгээд бүр тэрэндээ итгэцэн ээжээгээ буруутгацсан. Энэ гомдлоосоо болоод мэдээж нөгөө дотроо хоримтлуулсан тэр одоо гомдол хорслон ингээд
гарч ирж байгаа. Өөрөө нөгөө хүлэн зөвшөөрч дургуй шүү дээ. Би өөрөө архичин болоод миний амьдрал уруудчлаа. Энэ бол надаас болсон гэдэг буруутгал биш. Хатам ээж гэж буруутгаж байгаа. Тэгээд нөгөө бужингийн охин эмээ дээр очиж байгаа тий. Тэр үед бужингийн бүр нөгөө ингээд итгэцэн байдлыг хүүхдтэй хүртэл хатам ээжийг шулам гэд хүүхдийн сэтгэл зүйд хүртэл ойлголцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бит хоёрын амьдрал ийм байгаа нь хатам ээжийн буруу гэж байгаа байхгүй юу тий. Хатам ээж тэгэж гэртээ байхад нь ингээд орилж тий айгүй хэцүү байдлаар хөөснө нөөнөн баггүй. Гэхдээ тэрний өмнө хатам ээж айгүй нөгөө ёс зүйн шаардлагууд тавьдаг байсан. Тэр хүнийг одоо ингээд доош нь хийж биш тий. Тэр хүний яг алдаатай үйл явдлууд тэр нь чи ингэж амьдруул ингэж сайжирна. Энийг чинь би зөв биш гэж ойлгож байна гэж яг ийм байдлаар ханддаг. Гэхдээ бүжигийн хувьд яг эрүүл тэгэж өөрийгөө хамгаалж ойлгуулах гэхээсээ илүү шууд ингээд өөрийгөө хамгаалаад тий уйлал эхэлдэг байхгүй. Энэ хүн намайг дарамтлаад дарамтлуулсан гэдэг өнцгөр хараад. Тий надад итгэхгүй байна. Намайг ерөөсөө ингээ хинч биш болгож байна. Үнэлэхгүй байна. Яагаад надад итгэхгүй байна? Намайг ингээд хатуурхаад одоо ингээд энэ чинь нөгөө яг өөрийнх нь нөгөө хохирогчийн дүр гэдэг нь байгаад байгаа шүү дээ тий. Би өстой ямар хөөрхилтэй юм бэ? Энэ хүн намайг зовоогоод байна штэ гэдэг өнцгөр л хохирогч хүн гэдэг чинь ерөөсөө л өөрөө хохирогч байх, намайг хохирох нэг хүн. Эсвэл бас намайг аврах нэг хүн. Тэгэхээр бүжингийн дүр бол нөгөө хатам ээж нөгөө өөрийг нь хохироогоод байдаг өнцөг. Нөхөр нь уг нь бол өөрийнх нь хүсдэг аврах ёстой хүн байгаа гэсэн. Нөхрөөс нь тэр авралыг хүлээгээд байсан чинь нөхөр нөгөө бүрэн аврагч биш. Нөгөө ээжийнхэн үгэнд итгэсэн байгаа байхгүй юу. Тэ ягаад тэр эхэндээ ингээд бүжин ерөөсөө намайг ингээд хуураагүй гэд үг нь бол хайж очсон л доо кинон дээр тэ. Гэхдээ бүжинтэй унтсан уу гэд нөгөө хүнээсээ асуучсан гэд тэгэнгүүт угаасаа өөрөө гэд хурдагдсан мэдрэмж мэдээж авч байгаа тэр үедээ хинч биш. Уг нь бол бүжигийн хувьд тэр бол амар мундаг ингээ баатар хайртай хүн байсан чинь хинч биш бодож хувирангуудаа тэгэл тэр энэ сэтгэл зүйн байдлууд нөлөөлсөн. Тий ер нь бол хэрвээ бодит амьдрал бол ингэж нөлөөлөхөөр тийм сэтгэл зүй харагдаад байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол яг хиний бүжингийн хадам ээж өөрөө яг нөгөө бодит юм дээр болохоор нөгөө дарангуйлагч, дарамтлагч тэр дүр нь бол сэтгэл зүйн хувьд бол тэр дүр. Сэтгэл зүйн хувьд бол одоо ингээд хохирогч хүмүүсийн хажууд дарангуйлагч, нарцисс хүмүүс байдаг штэ тий. Гэхдээ хадам ээжийн сэтгэл зүйг яг энэ кинон дээр харуулсан байдлуудаас ингээд дүгнэх юм бол дарангуйлагч бол биш. Тэгээ дарангуйлагч сэтгэл зүйтэй биш. Ер нь бол бүжингийн хувьд өөрийнхөө амьдралын хариуцлагыг өөрөө ингээд аваад явах чадвар нь сул байгааг ажиглаад тий тэрэн дээр нөгөө шаардлагууд тавьж зааж зааварлаж исэн тэр болгоныг эмзэг хүлээж авч байгаа байхгүй юу. Тий бүжин бол эмзэг хүлээж авч байгаа. Тий бүжин маань ингээд өөрөө хохирогч сэтгэл зүйтэй юм байна. Амина маань хохирогч сэтгэл зүйтэй ээж дээрээ нэг одоо тэр кинон дээр нэг хэдэн нас юм бэ? 5 6 7 нас хүртлээ. 7 8 нас хүртлээ хамт амьдарч жагаад эмээ дээр очиж байгаа штэ. Тэрнээс хойш байгаа эмээ нөсгсөн. Тэгэхээр энэ бүжингийн Аминагийн сэтгэл зүйн одоо ерөнхийдөө энэ кинон дээр өнөөдөр кинон дээр Аминагийн сэтгэл зүй бас ээжийг нь ховлборлсон нэг төрлүүд ингээ харж байгаа. Харагдаж байгаа. Нөгөө харагдаж байгаа. Тэ тэр одоо ингээд намайг бүгд орхидог. Би хинт ч хэрэггүй гэдэг ийм нэг өөрийнхөө юм сэтгэл зүй ингээд нэгээд эмээдээ уйлдэн шүү дээ. Тэгэхээр Аминагийн дотоод одоо трама нь юу вэ гэхээр бас орхигдохоос айдаг айцуд байгаа байхгүй. Тэгэхээр би хинт хэрэгтэй юм бэ? Хин одоо намайг яг хайрлаж орхихгүйгээр байх үедээ байх ийм нөхцөл байдлыг бас хайгаад байгаа байхгүй тий. Гэхдээ Аминагийн хувьд болохоор арай нэг 16 настай учраас мэдээж хүүхэд тэр бол угаасаа тийм асран хамгаалагч хэрэгтэй байгаа байхгүй юу тий. Тэгэхээр одоо дараагийн ангиуд дээр дараагийн төсөглийн ангиуд нь гараг байгаа шүү дээ энэ киноны. Өнөөдрийг хүртэлх энэ анги дээр дүгнээд үзэхэд бол Аминагийн сэтгэл зүйн бол нэг иймэрхүү юм байна. Ээжигээ олборлсон тий баг зэргийн гэж. Тий одоо ингээд бүжингийн хувьд штэ одоо хамгийн наад заахан тэр хурим дээр ирсэн найзуудаа оруулж чадахгүй байгаа байхгүй юу. Тэр
тэр дээр ингээ уйлаал зогсож дээ триггердэд байна. Энэ юу вэ гэхээр триггердэд байна. Өөрийнх нь одоо үзэл санааг тэр хүн хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь бол те байна. Намайг ингээд үн цэндэ байлгахгүй. Ингээд шууд ийм мэдрэмжээр ингээд триггердэл ингээ уйлаал бие барайл ингэчихэж байгаа байхгүй юу? Өөр үйлдэл хийхгүй, өөрийгөө хамгаалах үйлдэл хийхгүй. Имэдээ ингээд тайлбарлаад хэрвээ бодит амьдрал байсан бол те очоод найз нараа оруулах бүрэн боломжтой байхгүй. Одоо имэн болохоор өөрийнхөө ээжийн хадамны байдал те одоо бид нар ингээд ийм төвшний хүмүүсээ одоо ингээд цаашдаа чи бас би ингээд нөхөртөө өөрийгөө зориулж амьдарч ирсэн. Чи ч гэсэн нөхрөө харж байгаа юу гэд өөрийгөө зориулна штэ гэж иймэрхүү юм зөвлөд байгаа байх шиг байна. Тэгээ тэрэн дээр бүжин бол шууд өөртөө тусгаж хүлээж аваад тий ингээ уйлчиж байгаа байхгүй юу. Тэг жишээлбэл хэрвээ өөр одоо яг хэвийн өнцгөөсөө харж чадсан бол тий би ч ийм үзэл бодолтой. Би нөхрөөч хайрлна, цэцлээ гаргана. Гэхдээ тэр миний хувь чухал хүмүүс учраас би оруулнаа гэж очил оруулж болох байхгүй юу. Тийм шүү дээ. Өөрийгөө хамгаалаад өөрийнхөө хэлээ зарах. Гэхдээ энэ чинь миний найзууд шүү дээ. Миний найзууд шүү дээ. Гэж уйлаад байгаа тий. Тэгэхээр яагаад үнцэнтэй чи ингээд миний найзуудыг байлгах чадахгүй байгаа юм бэ гэж байгаа юм шиг л ийм хүлээлт бас л ер нь бол бүх киног харсан чинь хүмүүсээс ингээд хүлээдэг. Хүндлэл хайр, дэмжлэг бусдаас хараад байтал маш их. Ер нь бол энэ кинон дээр хохирооч цэлцээтэй юм ихтэй маш хүчтэй батдаг гэдгийг ингээд хүчтэй харуулсан. Тэр сэтгэлзийг л харуулжээ гэж ойлгосон шүү дээ. Одоо энэ нийгэм дээр те хохирол сэтгэлзүйтэй юм ихтэйчүүд ч байна, эрэгтэйчүүд ч их байна те. Тэгэхээр хүн өөрийнхөө амьдралын хариу үзлэхийг бусдаас хүлээгээл суух юм бол ер нь бол энэ бол хэцүү байхгүй. Өөрөө л ухаарад хариуцлагаа өөр дээрээ аваад урагшлах хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө амьдралын төлөө ямар ч бүжгийн хувьд алхам хийхгүй шүү дээ. Кинонэр ямар ч өөрийн төлөө хийж байгаа алхам нэг ч яахгүй. Надад туслаад өгөөч, намайг дээд өгөөч гэхээр иймэрхүү. Тэгсэн мөрдлөө нөгөө мөнгө ирэнгуудаа бардам авахгүй байгаад юм тий. Яагаад гэвэл трийг авснараа дахиад нөгөөрөө үн цэнгүү гэдэг мэдрэмжийг авах юм шиг учраас мөнгөийг авахгүй байгаа жишээ нь тий. Энэ ерөөсөө ингэ дотоод үнцэн өөрийнх нь үнэлэмжийн байдалтай холбоотой нөгөө тэр бага насны тэр орхигдох хаягдах тий. Энэ сэтгэлж маш том травмагийн дараагийн сэтрэлүүд амьдрал дээр гарч байгаа илэрлийг ерөөхдөө харуулсан юм болов гэж бодлоо. Тий. Бүжингийн нөгөө найз авах штэ хорлоо. Тэрний үед ингээ харахад бас нөгөө өөрийнх нь эго бас жоохон өндөртэй эго өндөртэй. Би бол ийм одоо нөгөө нэг кинонуудын хэсэгээс нь ингээл харахад хорлоо чинь начиг ийм одоо алдар бол ийм баян тансаг айлын боломжийн хүүхэд байж одоо хин шиг юм өнчөө өрөөсөн юм мэдгүй хөдөөний хүүхдээр ер нь яах вэ тэ гэснэ ер нь бол начиг ийм хөөрхөн мөрхөн гэхээр өөртөө айгүй ихтгэлтэй байдал хиний бүжинтэй харьцуулахад илүү өндөр байгаа байхгүй. Тэгээд дараагийн нэг юу сцен юу исэн бэ гэхээр нөгөө хин бүжин чинь нөгөө заанатай хамт явж байгаад хорлоотой таардаг штэ хорлоо болдоо штэ таарлсан чинь хорлоо төрүүлээд нөгөө өөрийнхөө сайн сайхан амьдарч байгаагаа харуулах гал баян тансаг байдлаа харуулах гад ингээд нөгөө нэг өстө өө чи яасан яаж нээж өрөвдмөр байна уу би бол одоо өстө сайхан жаргалтай байна штэ гэд найз нэг тэгээд байгаа штэ тэгээд тэр нь ер нь эго нь их өндөртэй байна уу одоо найз гэжсэн хэрнээ дараа нь таарсан чинь яг тэр их хэсэг дээр нөгөө өөрийнхөө эгог тэжээгээд байгаа юм шиг харагддаг. Тэрэн дээр хүмүүс айгуух триггертэй байсан. Тэр бас асрамжийн газар төссөн тий хамтдаа эдгээр нар. Эрс өөр байгаа байхгүй. Нэг нь ийм доор нэгдүг нь амар юм. Тэгмүүд амьдралын утга учирыг болохоор тэр найз нь болохоор материалын зүйлээс олж байгаа байхгүй юу? Бүжигийн хувьд бол өөрийнх нь хамгаалах, хайрлах энээсээ олж байгаа ийм ялгаатай сэтгэл зүй харагдаж байна. Нэг нь материалын байдалтай. Бүжин бол намайг хайрлах, хамгаалах алдар байгаа болохоор гэд өөрийгөө бүрэн зориулсан юмхтэй байхгүй юу? Бүх амьдралын утга учир нь ерөөсөө алдар нөхөр нь байсан. Тий. Тий. Хин хорлоогийн хувьд болохоор
тэр хүмүүний сэтгэл зүй арай өөр байгаа тоххой. Материалын байдал дээр илүү фокуслж одоо бодит амьдралыг харах гэдэг. Тийм. Тэр хүн магадгүй нөгөө дахиад нөгөө асрамжийн газар дутуул өсөж байгаа шүү дээ. Бид нар чинь тий бүх юмар ер нь бол асрамжийн газар өсөж байгаа хүмүүс чинь хайр инрэл одоо ингээд хэрэглээ болгон дээр тий. Тэгвэл бүжигийн хувьд бол хэрэглээ нь маш чухал байгаа тоххой. Одоо миний дүүпэл мөблийг авах тий говц мовц гээл танаа материалын зүйл яриад байна. Тийм болохоор тэр яг тэр өөрийнхөө хүссэн тэр одоо зорилготой хүрч байгаа шүү дээ. Тийм. Бүжигийн хувьд болохоор арай өөр сэтгэл зүй харагдаад байгаа хгүй юу? Ялгаатай энэ хоёр хорлоо бас ялгаатай. Тийм. Бүжин тийм байвал хорлоо болохоор ийм байдаг. Намайг хэн нэгэн ирж дэмжих гэдэг хүлээлт байдгүй өөрөө үйлдэл хийх ёстой. Би дотор стратеги олж байгаа штэ. Тэгж байгаа штэ. Би ингэж жирэмсэнгийн худлаа хийлээл ингэ чинь гэж аваад л аахгүй. Тэгэхээр бүжин өөрийнхөө амьдралыг өөрөө л ер нь бол болгож урагшлах ёстой гэдэг тийм итгэл үнэмшилтэй байвал хорлоогийн хувьд те өөрийн амьдралыг өөрөө болгож явах ёстой. Тэ ер нь бол бүх амьдралын стратеги дотроо би бодож ийн тэг ёстой. Би ингэж жирэмсэнгийн худлаа ярина мэрэн гэдэг байгаа штэ. Тий өөрөө болгоод явна гэдэг итгэл үнэмшилтэй байна. Бүжигийн хувьд тийм итгэл үнэмшил байхгүй. Би чадахгүй. Тэ. Би болгоё, би чадъя гэдэг сэтгэл зүй байхгүй байна. Тэр хүний итгэл үнэмшил намайг гой амьдруулна, намайг гой болгоно. Одоо алдраа ирэхээр намайг аваа явна гэсэн. Гэл иймэрхүү байгаа даахгүй бусдаас хамааралтай. Тэр ийм хоёр ялгаатай сэтгэл зүй найз хүүхд одоо тэр хамт өссөн хүмүүсээс харуулсан юм байлээ. Тийм. За тэгэхээр ингээд бид хоёрын энэ удаагийн подкаст маань одоо яг вайрал болоод байгаа. Халуухан сэдв болоод байгаа. Бүжингийн талаар хүмүүс манайга хоёр талцчаад байгаа шүү дээ. Зарим хүмүүс бүжин ямар тэнийг юм бэ гээл, зарим нь болохоор хөөрхийдөө бүжин ямар хэцүү юм бэ? Асрамжийн газараас өнчөөр өссөн хүүхэд хэцүү багт чинь өөрийн хүүхчгээ хайрлаад авчихгүй те. Одоо хадам ээжийг нэг буруутгах чинь те. Хэнийг хорлоог болохоор бүжинтэй харьцуулаад чартаачаад ямар амар зүүн хүүхэн байж гэж нэг хүлээж авч ин зарим нь болохоор сэргэлэн байна ч гэж явж байна. Хүн болгон өөр өөрсдийнхоороо ерөнхийдөө дүгнж ин тий. Тэндээс бас хүмүүсийн өөрсдийнх нь жоохон мэдрэмжийн юу яваад таах шүү те сэтэрлүүд нь. Тий ер нь бол ийм бос одоо ингээ бусад хүнийг хохироод гэдэг өнцгөөс харж байгаа хүмүүс бүжинг бол өрөвдөд хатам ээжийг үзэн ядаад байна. Гэхдээ өөрийнхөө амьдралыг өөрөө яагаад ингээ болгож авч чадахгүй байгаа юм бэ? Бүжингийн өөрийнхөө арчаагүй байдал штэ гэж бас нэг гэсэн хараад байгаа тий. Тэгэхээр миний бодлоор бол энэ бүжингийн хатам ээжийн хувьд ба штэ. Шууд дарангуйлал, шууд хүчирхийлэл үзүүлэх байхгүй юу? Тий. Тэр хүний тухайн нөхцөл байдал ер нь бол эрүүл сэтгэл зүйтэй амар амгалан хүн байсан ч гэсэн үүсгэр нөхцөл байдал байна тий. Хүнд цохилт хүнд цохилт нэг давж исэн, хоёрд өмнө нь бүжин гийн өрөөнөөс эрэгтэй хүн гарч ирсэн. Энэ бас буруу ойлгогдох бодит ийм шалтгаанууд байсан. Энийг тэгтээ дараа нь ингээд буруу байсныг ойлгоод тэр хүн харамсаж байна. Тэгэхээр тэр хүн бол дарангуйлагч, тийм хүчирхийлэгч, хөндлөнгийн шууд оролцогч сэтгэл зүйтэй хүн бол биш байгаа даахгүй. Гэхдээ хамгийн анх мэдээж нөгөө өнчиг хүүхдтэй хүн сууж байгаа үедээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа сэтгэл зүйгөөсөө болоод бас ам алдж ийсэн. Нөгөө хүндээ тэг ер нь бол ингээд би хүүгээ салгая гэд. Тэгтээ дараа нь бол чи одоо ингээд боловсор суур тэг гэд ингээд сэтгэлээсээ хандж исэн байхгүй юу тий. Тэгэхээр ер нь бол хүний амьдрал дээр биш та энэ киноноос ойлгох зүйл юу вэ гэхээр сэтгэл хөдлөлөд бидний өөрсдийн сэтгэл хөдлөлд автах нь амьдралд ямар том буруу шийдвэр гаргадаг юм бэ гэдгийг л харуулсан юм байна. Тий. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлд автах биш бас эрүүл ухаанаар хүн ирээдүгөө харж зөв шийдвэр гаргах ийм ухаарл ийм одоо үнцгийг хүмүүс олж хараасаа гэдэг ийм кино юм болов гэж би ойлгосон шүү дээ. Яг тийм байна. Маш гоё. Тий. Одоо ингээд хиний хувьд ч гэсэн тий алдрын хувьд ч гэсэн сэтгэл хөдлөлд автаад тэр намайг хуурчлаа гэд тэрэндээ ингээ гомдоод ингээ шууд явчихс явчихж байгаа жишээний тий. Тэнгүүд амьдрал дээр нь өөрийнх нь хувь заяа нар ямар том ингээ алдаатай шийдвэрүүд болчихж байгаа тий. Тэгэхээр бидний ингээд сэтгэл хөдлөлүүд ингээ төр зүрийн сэтгэл хөдлөлүүд ингээ бидний амьдрал дээр ингээ сөрөг том ингээ нөлөө байдаг. Буруу шийдвэр гаргалтан дээр нөлөөлдөг.
За гээд өнөөдрийн подкастт маань урьж оролцсон сэтгэл зүйч бисийнхаа соматикч Жайнада маш их баярлалаа. Өнөөдрийн энэ удаагийн подкаст илүү сонирхолтой болсон болов уу гэж бодож байна. За тэгэхээр дараагийн подкастаараа уулзъя.